Сайн байцгаана уу? Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын нэрмжит элчингийн цом 2021 хүмзээ тоо тасгалын C английн ганцаарчлсан төрлийн урьдчилан шалгаруулалт эхлэхэд бэлэн боллоо. Оролцож буй нийт тамирчдаа амжилт хүсье. 여러분 반갑습니다. 주몽골 대한민국 대사 이용입니다. 제8회 대한민국 대사배 태권도 대회에 오신 것을 진심으로 환영합니다. 코로나19로 인하여 모두가 어려운 시기를 겪고 있는 와중에도 대사배 태권도 대회를 개최하게 된 것을 매우 기쁘게 생각합니다. 몽골에서도 태권도는 지난 30여 년간 지속적으로 저변이 확대되어 왔고 현재는 천여 명의 태권도인들이 활동을 하고 있는 인기 스포츠 중 하나로 자리매김하고 있습니다. 특히 금년 한국-몽골 간 화상 정상회담을 계기로 앞으로 양국 간 문화 및 스포츠 분야에서 교류 협력이 증가될 것으로 기대됩니다. 태권도를 통해 더욱 가까워진 한문 관계가 여러 다른 분야로도 확대될 수 있도록 과교 역할을 하는데 여러분들과 함께 노력해 나가고 싶습니다. 끝으로 이러한 뜻깊은 대회를 개최하는 데 수고와 노력을 아끼지 않으신 몽골 태권도협회 관계자 여러분들께 다시 한번 감사의 말씀 드리며 비록 코로나19로 인해 온라인 방식으로 대회를 진행하지만 대회에 참여하는 400여 명의 태권도인들께서 본인이 가지고 있는 역량을 마음껏 발휘하시길 바랍니다. 바이럴라. Шүүгчийн танах бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын нэрмжит элчингийн цом 2021 оны хүмзээ тоо тасгалын хэмжээнийг шудраг үний шүүгэн явуулахаар хангалтж байна. Сайн байцгаана уу? Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын нэрмжит элчингийн цом 2021 оны хүмзээ буюу тоо дасгалын цахим тэмцээн маань C английн урьдчилсан шатаар энхүү эхэлж байна. За ингээд тэмцээний тайлбарыг хүргэхээр энэ жил хам маань хүрэлцэн ирсэн байна. Ганд орж маань хамтран бүтээр хүргэхээр ирсэн байна. За ингээд хамгийн ихний англи маань 6-аас 7 насны охидын англи байна. За 6-аас 7 насны охидын англи маань 4 тамирч оролцож байна. За хамгийн ихний тамирч маань Арслан клубын тамирчин Үүлэн гарч ирсэн байна. За бага насны ийм жоохон тамирчид маань бол C англи гэдэг маань шар бүстэй, ногоон бүстэй тамирчдын англи байгаа. За тэгээ шар бүстэй, ногоон бүстэй тамирчдын англи маань дөнгөж угаасаа анхан шатны тамирчид байгаа учраас хүмзээ буюу тоо дасгалын маань хамгийн ихний 1-р хүмзээг урьдчилсан шатанда хийж гүйцэтгэж байгаа. Та тамирчин маань дасгалаа амжилттай хийж гүйцэтгэлээ. За тэмцээн маань бас олон насны ангиллаар болж байгаа. 6-аас 7 нас C англи, B англи, A англи гэх. Тий. 6-аас 7, 8-аас 9, 10-аас 11, 12-аас 14, 15-аас 17, 18-аас 29 мөн 30 нэмэх мастер англи гэсэн ийм олон насны англиар. За тэгээ дотор нь A, B, C гэсэн ийм 3 бүсний англиар явагдаж байгаа. Тэгэхээр C английн тамирчид маань бол шар бүстэй, ногоон бүстэй анхлан хичээлж байгаа шинэ тамирчид маань байгаа. B англид маань хөх бүстэй мөн улаан бүстэй тамирчид маань. За мастер англи бол дан A англи маань бол дан хар бүстэй тамирчид маань оролцож байгаа. За бас тамирчдын маань бүс нь ингээд өөр байдагтай улаан хар бүстэй. Тэгэхээр тэр маань насан туршаагүй. Тий, насан туршаагүй. Хүүхдийн хар бүс тамирчид маань хар
бүсийг улаан хар бүсүүлдэг байгаа. За дараагийн тамирчин маань Олимп клубын тамирчин бэ баялаг тасгалаа гүйцэтгэхээр гарч ирсэн байна. 6-аас 7 настай тамирчид маань одоо шар бүстэй байна гэдэг бол дөнгөж анхлан хичээлээ нэг 3 сар 6 сар одоо болох ч байгаа тийм дөнгөж шинэхэн тамирчид байгаа тий. За зарим тамирчдын маань бас анхны тэмцээн заримынх нь одоо 2 дахь тэмцээн ч юм уу тий. Тийм өмнөөс нэг онлайн тэмцээнд болж ирсэн тамирчид цахимаар мөн улсын аврах шалгуулалт тэмцээнээ хийсэн. За энэ хүү цахим тэмцээн маань 2 дахь удаагийн цахим хүмзээ буюу тоо тасгалын тэмцээн болж байгаа. Тэгээ 2 дахь удаага хийж байгаа бас. Тийм. Тэгэхээр бас өмнө тамирчид өмнө бас нэхэд нэг онлайн тэмцээнд оролцсон болохоор туршлагатай зарим нь тийм ээ. Нэлээд туршлагатай оролцож байгаа зарим багууд харагдчихсэн тийм. За ингээ Олимп клубын тамирчин баялаг тасгалаа амжилттай хийж гүйцэтгэлээ. За ингээ дөрөвт тамирчин маань Өвөр хангаа аймгийн Шонгор клубын Мандуухай тасгалаа гүйцэтгэхээр гарч ирсэн байна. За өнөөдөр маань бол зөвхөн урьдчилсан шатны тоглолтууд маань явагдаж байгаа тийм ээ. Өнөөдөр одоо шигшээ шатны тамирчид маань шалгарсны дараа одоо ахаад финалийн шат гэж буюу одоо яг жинхэнэ медаль авах те шат маань ахиж явагддаг байгаа шүү. Тэгэхээр өнөөдрийн маань одоо тэмцээний маань урьдчилсан шатнаас шалгарсан тамирчид маань дараагийн шигшээ тоглолтондоо шалгараад одоо яг медаль хэн медаль авах вэ гэдгийг маань яг одоо тодордог байгаа. Та сая тамирчин манаас алдаа гаргаж байна тийм ээ. Зөгчөөд гараа ахаад дээшлүүлээд иймэрхүү том алдаа гаргаж болохгүй тийм ээ. За тэгээ жүмби буюу одоо энэ бэлдэх байдлаа бас авахтаа хөлөө салгаж зогсох хэрэгтэй. За энэ бяцхан тамирчид маань магадгүй дараагийн тэмцээн дээр илүү сайн болоод орж ирэх хаа. За ингээд саяны 4 тамирчин маань оноо харагдаж байна. Урьдчилсан шатны шалгаруулалтанда ийм оноо авсан байна. За одоо 6-аас 7 насны хөвгүүдийн ангилалд мөн 4 тамирчин оролцож байна. Хамгийн ихний тамирч маань Говь Алтай аймгийн Леопардс багийн тамирчин Чингүн Баяр гарч ирсэн байна. Мөн огтын ангилалтайгаа адилхан 1-р хүмзэг тийм ээ хийж гүйцэтгэв. Хан тамирчин маань бас жоохон хурдан хийгээд ах шиг байна тийм ээ. Тэгэхээр хөдөлгөөнөө бас яг хүмзээ маань бас хүчтэй, хурдтай одоо бүх зүйлийг төвчээр шалгасан спортчтой тийм учраас бас ийм бяцхан тамирчид маань бас хараахан тэрийг бас мдээгүй байгаах. Тийм учраас дараагийн тэмцээндээ багш нар маань бас илүү сайн хилдээд илүү сайжраад ороод ирэх байхаа гэж бодож байна. Дараагийн тамирчин Олимп клубын тамирчин хан төгс гарч ирсэн байна. 1-р үнцэг шар устай тамирчин. 6-7 насны ангилал маань ихэвчлэн дандаа шар бүстэй тамирчид байна тий. Тэгэхээр дөнгөж яг эхлээд клубтэй шинээр ороод дөнгөж эхлээд шар бүсээ авцсан ийм тамирчид байна. Тэгтээс оролцож байгаа гэдэг юм. Төлөөлөлж оролцож байгаа юм байна. Тийм. За хамгийн ихэнд бол яг клуб дэлсэж ороод хувцастай хамт цагаан бүстэй эхэлдэг байгаа тий тамирчид маань. Цагаан бүснээс дараа нь 3 сарын дараа шар бүсийг авдаг байгаа. Шалгалтанд ороод тийм ээ. 3 сарын дараа шалгалтаа өгөөд тэнцэх юм бол шар бус тамирчин маань шар буснаа шалгалтаа тэнцэх. Дахиад дараа нь 3 сарын дараа ногоон бүсний шалгалтанд ороод ногоон бүстэй болдог байгаа. Тэр нь бол бүс болгоо өөр өөртөө онцлог шалгууруудтай тухайн шалгууруудыг давж чадах юм бол өмнө тамирчид маань бүснийхээ өнгийг өөрчлөө. За тэгээд тэрнийхээ дагуу бас ингээд тэмцээнийхээ орж байгаа нэг ачааллууд нь давхарнуудаас ангилд төсвөл би ангилтаа яван дэ ангил руу орох юм тий. Тэгээд дараагийн тамирчин маань Шонгор клубын тамирчин хаан ишиг гарч ирсэн байна. Бас ногоон бүстэй тамирчин байна тийм ээ. Тэгээ сая эхний оролцсон тамирчин бүгдөө шар бустай одоо анхны ногоон бустай тамирчин. Тэгэхээр ногоон бустай тамирчин гэвэл яг шар бустай тамирчнаа бол харай удаа хичээлсэн байгаа тийм ээ. За бүгд найрамдах Солонгос улс маань таквондогийн эх орн байгаа тийм ээ. За тийм үндэсний спорт. Тэгэхээр одоо бүгд найрамдах Солонгос улсын Монгол цугаа элчин сайдын яамнаас 2013 оноос хойш одоо энэ тэмцээнийг дасгалгүй зохион байгуулж ирсэн байгаа. Та дараагийн тамирчин Арслан клубын тамирчин Хэ Исүдэ гарч ирсэн байна. За мөн адил ногоон бүстэй. Тийм тамирчин байна тийм ээ. За ерөнхийдөө бол бас ийм бага насны хүүхдүүд маань анх таквондоор хичээллээд өшгөлт залгахаас хажуугаар нь бас бүмзээ буюу хамгаалтын дасгал суур одоо яг энэ дасгалуудыг эхэлж сурдаг байгаа тийм ээ. Бүмзээ нь таквондо ер нь бол
зүрх болсон бүх техникүүдийг өөртөө суулж ингэж өгсөн тийм. Тэгэхээр бага насны тамирчид маань эхлээд пүмзэгээ сурна. Дараа нь тулааны тэмцээн маань 8-9 нас гэж хамгийн бага насны нэгдэг байгаа. За ингээд 4 тамирчин маань амжилттай дасгалаа хийж гүйцэтгэж дууслаа. Шүүгчдэр маань нэг тухайн орсон байна. Тэг дараалалаар нь хөөж байцлаа гэж та. Дараагийн тамирчид маань 8-9 насны охидын ангилалд нийт 8 тамирчин өрсөлдөж байна. Хамгийн ихний тамирчин маань Алтан од клубын тамирчин Мөнхц бол гарчсан байна. За нас нь өмнөх 6-аас 7 нас одоо бол 8-9 нас гэх нас маань бас дээшлэж байна тийм ээ. Тэгэхээр хүүхдүүд маань гэсэн арай илүү одоо пүмзэнийхээ утчийг ойлгосон тийм ээ, арай илүү чадвартай хийх болов уу гэж харагдчихэв. Гэтэ ер нь бол таеквондогийн спортоор хичээлэхэд нас бол хязгаарч оройтдаг байгаа тийм ээ. Тий. Ер нь л одоо мастеринг нэмэх 40 гээд тийм пүмзэний тэмцээн мөн дэлхийн аварга маань бүр нэмэх одоо 65 нас хүртэл байдаг тий. Тэгэхээр хүүхдүүд одоо ээж аав нар маань ч гэсэн пүмзэгийн спортоор маань пүмзэгээр маань хичээлэх боломжтой байгаа. За дараагийн тамирчин Арслан клубын тамирчин Г Уянга гарч ирсэн байна. За энэ тамирчид маань мөн адилхан нэгдүгээр пүмзэг хийж гүйцэтгэж байгаа. За шар бүстэй, ногоон бүстэй яг эхний одоо анхан шатны тамирчид маань бол хамгийн их нэгдүгээр пүмзэг хийж гүйцэтгэж байгаа. За дээшээ нас нь одоо ингээд дээшлэх тусмаа одоо 2 пүмзэг хийх ч юм уу те ингээд хүндрээд ирж байгаа шүү. За хийж байгаа пүмзэг бас зааж өгсөн пүмзэг нь бас элементүүд байна. Өнөөдөр бол ингээд шар бүсний ангилалд бол их хүслэн нэгдүгээр пүмзэг, хоёрдугаар пүмзэг тамирчид хийж байгаа. B ангилал, A ангилал гэдэг хэрэг пүмзэнүүд мань дээшээгээ өгсөд илүү хэцүү болж ирдэг тийм ээ. Өшгөлтүүд нь нэмэгдэх, хамгаалтууд нь өөрчлөгддөг. Одоо гарын хамгаалт, суултууд нь хүртэл нэмэгдээд иддэг байгаа. За тэгээд пүмзэ маань 1-8 хүртэл буюу сурагчийн 8 пүмзэ буюу одоо улаан бүс хүртэл 8 доор пүмзэ хүртэл сурдаг байгаа тийм ээ. За хар бүсээр дангийн шалгалт дан аваад ирэхээр Корея пүмзэ, Кумган пүмзэ, Тибет пүмзэ гээд дээшлээд одоо бас явдаг байгаа. Хар бүс манаас дотроо 10 дан гээд одоо тустай одоо дахиад 11 зэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ таеквондогийн спортыг удаан тууштай хичээлжиж тэр болгон бүсийг авах нэ тийм ээ. За Томодогийн клубын тамирчин маань дасгалаа хийсэн байна. За дараагийн тамирчин Кёнхи клубын номын гарчсан байна. Ногоон бүстэй. 준비. Магадгүй улсын аваргын тэмцээнээр ороогүй тамирчид одоо орж иж магадгүй тийм өмнөх тэмцээний үзээ тий урам ороод орж ирсэн бах. Зарим нь магадгүй бас энэ тэмцээнд арай орж амжаагүй байгаа. Зурагтаар үзэж байгаа тамирчид байвал дараагийн тэмцээндээ илүү сайн бас бэлтгэлээ хийгээд ороод бүгд медаль авах боломж байна тий. Одоо хин сайн өөрсдөө хин өөрсдөө сайн бэлтгэлээ хийн бэлтгэлээ дасалахгүй тууштай явсан хүүхдүүд бол мэдээж медаль авч байгаа ах тийм ээ. За ихнийгээ үнзэг хийгээд дуслаа. За Кёнхи клубын тамирчин үнзэг амжилттай хийж дуусгалаа. За Ривер клубын тамирчин сайн заяа пүмзэгээ хийж гүйцэтгэхэд бэлэн болсон байна. 준비. 태국 1장 시작. Хайн тамирчин манаас маш чадварлаг хийж юм тийм ээ. Яг хөлийн зогсолтуудыг бол маш оновчтой зөв зогсож байна. Тамирчид маань ерөнхийдөө бол хурууныхаа үзүүрийг яг татахгүй өшөглөөд байгаа нь харагдаад байна шүү дээ. Өмигөө жийгээд жийж байгаа ч гэсэн одоо толон дээр бол яг техник ингэж гаргасан пүмзэний техникээс зарим зүйлс нь жоохон өөр тийм ээ. Өшгөлтүүд маань одоо тулаан дээр хурдан одоо оновчтой өшгөлөх хэрэгтэй бол пүмзэн дээр маань дээшээ өшгөлөх болон хурууныхаа үзүүрийг татаад удаан барьж өшгөлөх хэрэгтэй тийм ээ. Төгжиж өшгөлөх хэрэгтэй юм тийм. Дараагийн тамирчин хан оргил соёл клубын мөнх ундрал гарч ирсэн байна. Тэгэхээр бас тамирчид маань тулаанаасаа юугаараа өөрийн гэдгийг бас одоо пүмзэний тэмцээнээр харах хэрэгтэй тийм ээ. Тулаан дээр хүмүүс одоо оноо аваад хурдан өшгөлөөд нөгөө тамирчныгаа ондог бол пүмзэ маань зөвхөн өөрийгөө сайн бэлдэж сайн хийж
өөрөө өөртөө ч юм те өөрийгөө сайн бэлдэж чадна. Хүнзээ маань бол одоо яг өөртөө тулдаг төвчээрийг одоо даван тулах хэвээр тийм спорт байгаа. Тулаан бол эсрэг тамирчнаа ялдаг тийм ээ. Хүнзээ болоо гэж өөрөө биедээ суралцахаас нэг тийм том шалгуур юм болоо гэж байна шүү дээ. Бас одоо багш зааж өгснэг өөрөө маш олон удаа давтах тийм. Тэр болгоныг одоо суралцах хэрэгтэй. За дараагийн намжин хан оргил соёл клубын намжин Г Анар гарч ирсэн байна. 대구 일장 시작. Хан оргил соёл клуб маань Дорнод аймагт байдаг клуб байгаа. За Дорнод аймгийн клуб маань анхны удаага тэмцээнд оролцож байгаа тийм ээ. Онлайн тэмцээнд оролцож байгаа тийм. Тэгэхээр тамирчид маань бас жоохон туршлагагүй сандарч иж магадгүй тийм ээ. Тэгэхээр дараагийн тэмцээндээ илүү сайжраад ороод ирэх баха. За дараагийн нэмэрчин тулах клубын нэмэрчин энэ ундрая гарч ирсэн байна. За ногоон бүстэй. Хөөтэй. 체력. 네. 준비. 대구 일장 시작. Зарим хүүхдүүд нь бас 2 дахь удаага тэмцээнд оролцоод бас лен туршлагатай болсон. Өмнө нь 2 дахь тэмцээнд орж одоо 2 дахь тэмцээнд орж байгаа хүүхдүүд бол лен туршлагатай болсон. Бүмзэгээ яаж хийх вэ? Тэгээд өвчлөгээ яаж хийх вэ? Яаж явуулах вэ гэдэг юмуд бас туршлагатай зах шиг онлайн юм бүхлөө зүйлүүд онлайн тэр нь бол тасан зогсож шүү дээ. За бүмзэгээ маш амжилттай дуслаа сэнгэлээс турж байгаа. За сэнгэл 8-9 насны эмэгтэйчүүдийн ангил 8 тамирчин өрсөлдснөөс одоо эдгээр 8 тамирчин байна. Шигшээ шатанд бол 8 тамирчин шалгарч байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 8 тамирчин байгаа учраас 8 болоо шигшээсэд нь шалгарх нь. За хөвгүүдийн ангилалд маань харин 13 тамирчин өрсөлдөж байна. Тэгэхээр энэ 13 тамирчдаас маань 8 одоо хамгийн өндөр оноо авсан тамирчид маань финал буюу шигшээ цашданд шалгараад одоо үлдсэн тамирчид маань бол хасагдах нэ гэсэн үг. За амар баясгалан говь алтай Leopard team. За манай хүүхдүүд бас бүмсэний техникийг бас өөрсдөө сайн өөрийн болгож авахгүй. За шар үстэй тамирчид нь анхлан суралцж байгаа болохоор бас яалдаж бас хаяа нэг жоохон том алдаанууд өсөх гаргадаг тий. За дараагийн тамирчин говь алтай мөн Твэ Чимбаяр гэдэг 8-9 насны ангилд оролцож байгаа хүүхдүүд байна. 대국 일장 шар үстэй. За нэг дөр хүнзээ гэж үздэг ч байгаа байна. Бүмзээ үе тоо тасгал нь болохоор ерөөхдөө бол гар болон хөлийн ажиллагаа маш тийм хүчтэй бол чангаас сул руу тийм хүчтэйгээс сулаас чанга руу ч юм уу маш тийм төгжил шаарддаг, хүч шаарддаг юм шиг тийм. Тийм болохоор хүүхдүүд нь бас яг хийж байгаа бүмзэний хөдөлгөөн болгоныг өөрсдөндөө маш сайн ингэж тасгаж өгч тухайн бүмзэгийн техникийг зөв үүсдэг багцаа. Бүмзээ үе тоо тасгал маань бүх цаанаас нь заагаад өгсөн тийм норм стандарт одоо хөлийн тавилт нь ямар байх вэ, гарын цохилт нь хаана байх вэ гэх мэтчлэн тийм стандартуудыг бол цаанаас ингээд заагаад өгч өгсөн байдаг. Тухайн техникийн дагуу тухайн бүмзээг зөв гүйцэтгэх юм бол зөв үнэлгээр зөв өндөр авч байгаа тийм ээ. Тэгэхгүйгээр тухайн бүмзэний одоо ингээд зарим хүмүүс өшөглөх үедээ хөлнийхөө пандемиг жигээд ээтлэхгүй өшөглөх юм бол санаас гэдэг ч юм уу гэх мэтчлээ. Тэгээ бас өшөглөхтэй урагшаага зарим хүмүүс маань ингээд алхаж харагдаад байна тийм. Энэ бас том алдаанд орж байгаа. Тийм учраас бас дараа нь одоо бүх өшөглөлтийг хийхдээ магадгүй тэгж алхаад ээж магадгүй. Тийм учраас алхаж өшөглөж болохгүй гэдгийг бас харах хэрэгтэй. Маш их том хэмжээгээр суудаг. Суултууд ч бас хоорондоо хөлний хэмжээ байдаг тийм.
одоо хүмзэний маань бүх одоо хамгаалалт, гарын зохилт энэ бүгд зогсолт суулт нь өөрийн гэсэн хэмжээтэй яг цаанаас заасан стандарттай байгаа тийм ээ. Тэгэхээр тэрний дагуу хийхгүй болвол оноо асгалаа яваад байгаа тийм ээ. Тухайн хийж байгаа хүмзэний маань үнэлгийг оноо тавьчихж байгаа гэсэн тийм ээ. За хүмзэгийг тусна. За дараагийн тамирчин дайж тестаар глобийн тамирчин төгөлдөр 8-9 насны болцож байгаа гэдэг нэ. Тэг ганцаарч ирсэн Отгон Батрын төгөлдөр дайж тестаар глоб. За бүмсээ хийж байгаа хүмүүсээс энэ такондогийн бүсний эдийг нэг бүсээ зөвсөх хэрэгтэй тийм ээ. Бүмсээ одоо яг нэг шүүлтэнд нөлөөлөхгүй ч гэсэн бүсээ бас яг зөв бүслэх хэрэгтэй тийм ээ. Яг бүмсээ хийнэ гэдэг маань өөрөө маш гоё тийм цэгцэг эмх цэгцэг шаардлагатай тийм байх хэрэгтэй. Одоо чинь хувцас анзлах бүс ингээд яг урт баг нь таарсан байх ч юм уу тийм бүмсээ хийж явах үедээ ингээд чихэндээ эмийг зөвлөлт ч юм уу тийм зүйл байлгах гэх мэтчлээ маш тийм зэгцтэй юмыг шаарддаг учраас хэдий хөдөлгөөний сурж байгаа ч гэсэн бүх тийм юм дотроос өөртөө сурах хэрэгтэй тийм нэмэг зэгцэн ч гэсэн бас давхарсан. Ер нь бол таквондогийн бэлтгэлд орохдоо бөгөж зүйлт эмэг те бүх юмыг авч ордог байгаа. Тэгэхээр энэ тэмцээний бичлэг хийлгэж байгаа бол бас илүү тэр дээгж урмыг бас баримтлах хэрэгтэй юм болов. Бидний шүүлтэнд нөлөөлөхгүй ч гэсэн яг таквондогийн спорт гэдэг маань ийм юмаа гэдгийг хүмүүс бас сурталчилж байгаа учраас бас тийм дээгж урмыг бас харуулах хэрэгтэй юм болов гэж бодож байна. Та дараагийн тамирчин Кёнхи клубын тамирчин Шижир аяр гарч ирсэн байна. Та ерөнхийдөө тамирчид маань адилхан алдаануудыг гаргаад байна тийм ээ. Доошоос жоохон сууж өшгөлж гин, үлмий дээрээ гарч өшгөлж гин, үлмийгөө жихгүй байна гэх. Син английн одоо саяны гарсан тамирчдын маань алдаанууд бол яг нийтлэг харагдаж байна. Тийм учраас дараагийн тамирчид маань бүмзээгээ хийхдээ дараагийн тэмцээний тамирчид маань орохдоо энэ алдаануудаа засаад ороод ирэх хэрэгтэй. Тий, одоо гаргаж байгаа алдаануудаа өөрөөсөө харж байгаа. Бичлэгээ хараад тийм ээ. Тэгээд өнөөдрийн шинэ тамирчид манаас одоо B английн бичлэг бишээ хар бүстэй болон одоо мастер английн тамирчдыг хараад бас суралцах хэрэгтэй тийм ээ. Дараа нь одоо тэмцээний маань одоо тэмцээний дуустал нь үзэх хэрэгтэй тийм ээ. Одоо өөр ногоон C ангилд орж байгаа одоо B английн тамирчид маань нэр хүнзээ хийж гин, E ангийнхаа маань нэр хүнзээ хийж гин. Тухайн өөрөөр дээшээ явж байгаа ангиллуудынхаа бүгдийг өөрсдөө сайн үзээ. Тэгээд өөрийнхөө ямар хөө төвшөнд байгаагаас харьцуулж үзээд өөрсдөө тийм улам тийм дараагийн тэмцээндээ илүү тийм чанартай туршлагатай орж эсвэл магадгүй бүсний газрыг дээш нэмээд оролцох ч юм уу тийм. За дараагийн тамирчин Кёнхи клубын тамирчин B Гүнтүр гарч ирсэн байна. Цайн тамирчин манаас маш төвжилттэй шүү дээ. Гарын хүчлэг сайтай байна. Ер нь ингээд тамирчдыг бол анзаарж хахад яг ингээд гар нь хүчтэй зөгж байгаа хүчтэй хамгаалж ахтаас ингээд хацар нь ингээд цулцнаад ус нь ингээд хөдлөөд харагддаг тийм ээ. Тамирчдын маань ямар их хүч гаргаж агаад тэрнгээр бас бусад хүмүүст харагддаг байгаа. За Гүнтэр маань амжилттай дасгалаа хийж гүйцэтгэлээ. Клубын тамирчин За дараагийн тамирчин Олимп клубын тамирчин Тэргэл гарч ирсэн байна. Тэргэл маань одоо бүмсээ буюу тооцсолоо хийж гүйцэтгэнэ. За одоо энэ цохилтыг хүртэл арай жоохон дээр зөхиод байгаа нь харагдаад байна тийм ээ. Тэгэхээр яг гарын цохилт аймхаа буюу одоо энэ цээжний одоо голд зохих хэрэгтэй. Энэ тамирч маань маш өндөр зөгч юм тийм ээ. Тэ ер нь бол дээшээ өлгөл мак гэдэг. Тэгээд өшгөлтийг бол нүүрний одоо төвшин төшөглөх хэрэгтэй. Хамгийн намхандаа. Тэгэхээр одоо тамирчид маань дараагийн ээлжинд одоо энэ тамирчин маань хэм бол жоохон доошоо гарын цохилт нь жоохон доор зөхөх хэрэгтэй. Өшгөлтөө дээшээ өшөглөх хэрэгтэй харагдаж байна. Тийм. За дараагийн тамирчин маань хаан оргил соёлцгол байна. Амраа исглан гарч ирсэн байна. Гэтэ бас ийм жоохон бага наснда 6-аас 7, 8-аас 9 гээд ийм бага наснаас бас спортоор хичээлээд
Тэ тэмцээн уралдаанд орж ийн гэдэг нь маш бахархалтай тийм ээ. Хань тамирч манаас гар нь маш хүчтэй. Одоо цохоод байна. Тэгтээ жоохон доор цохож байна тийм ээ. Тэр жоохон нэг тийм хамгаалт манаас маш юм доош гарны хүчтэй бол их гоё харагдаж байна. Аа уушгаа тэр алхалж шилжиж чинь. За энэ бол бас маш том алдаанд орж байгаа тийм. Ерөнхийдөө бол жижиг алдаа, том алдаа гэсэн хоёр ангилал байгаа тийм ээ. Тэгэхээр одоо том алдаа гаргах тусам оноо нь ингээд ихээр хасагдаж байгаа тийм 0.3-аар. А жижиг алдаанууд бол 0.1-ээр хасагдаж явдаг байна. Тэгэхээр бас тамирчид маань аль болох том алдаа гаргахгүй байж ер нь алдаа баг гаргаж ич өндөр оноо авна гэсэн тийм ээ. Алдаа хамгийн бага алдаагүй байсан мөн. Тийм. Өндөр оноо гэсэн. За дараагийн тамирчин Чанус клубын төгс алдар гарч ирсэн байна. Тэгвэл Элжан Сэжат. За манай Монголын таеквондогийн албан маань 18 аймагт за тэгээ Улаанбаатар хот гэж нийлээд 50 гаруй клубтэй тийм ээ. Яг идэвхтэй хичээлдэг. Идэвхтэй үйл ажиллагаа тогтмол явагдсан 50 гаруй клубтэй. Бас тэгээ хүүхдээ хичээлүүлээ гэж сонирхож байгаа эцэг эхчүүд ах юм бол одоо гэрийнхээ ойролцоо байгаа клубүүдэд хичээлж болно. Монгол таеквондо пэйж хуудасаар ороод клубүүдийн үйл ажиллагааны клубүүдийн хаяг болон утасны дугаар аль бааштай аль дүүрэгт ямар байгаа мэдээлүүд нь бүгд дэлгэрэнгүй байж байгаа. Тэндээс эцэгчүүд өөрсдөө хараад сонирхож алнаа. За дараагийн тамирчин Чанус клубын тамирчин Аянга гарч ирсэн байна. Аянга. За одоо цар тахлын улмаас те 20 оноос 20 он ерөнхийдөө бүгдээрээ карантинд тийм ээ гэртээ байсан. Хадаа бараг 21 он маань гэсэн ерөнхийдөө тал хугацаа юмс гэртээ байсан тийм ээ. Тэр хүүхдүүд манаас боломжоор захимаар одоо бэлтгэлдээ хамрагдсан байгаа. Зарим нь хамрагдаж арай хамжаагүй ч байгаа тийм ээ. Тийм болохоор одоо сая хэсэг одоо 100-ны хэдэн хэсэг хугацаанд хүүхдүүд маань бэлтгэлээ хийсэн байгаа тийм ээ. Шинэ шар бүстэй хүүхдүүд маань бүр бараг зарим шинээр одоо илсэж ороод шар бүсээ дөрвөж аваад одоо тэнцээнд орж байгаа ш тамирчид байгаа. Тэзэн. Одоо тэгэхээр бас үйл ажиллагаанууд нь хэвээ явуулж байгаа болохоор өөрсдөө бэлтгэл сургуультай тогтмол хийгээд за тэгээ дараагийн дэмжинүүд нь илүү их гоё чанартай болох болов гэж бодож байгаа. За мөн бас зардал галгайг байх юм бол бус мөн заалны тэмцээн болох их маш их сулаан буюу хэрүүгийн тэмцээн болох байхаа. Цааш дараагийн тамирчин Шонхор клубын тамирчин Яндын самбуу гарч ирсэн байна. Хэдий цар тахалтай байсан гэсэн манай холбооны үйл ажиллагаа бол зогсоог байгаа тийм ээ. Тийм, онлайнаар зүйлээ одоо онлайнаар шилжүүлээд цахим бүртгэлтэй захимаар тэмцээний зохиогоод явж байна. Тийм, саяхан бас тийм бүх гишүүдийн хурал маань бас захимаар явагдсан байгаа. Манай таеквондогийн холбооны ерөнхийлөгч одоо сонгуул явж одоо инкоч ерөнхийлөгч маань одоо ажиллаа өгөөд шинээр онон ерөнхийлөгч маань сонгогдсон байгаа. За тамирчин маань амжилттай тасгалаа хийж гүйцэтгэлээ. За ингээд 13 тамирчнаас маань хамгийн бага оноо авсан 3 тамирчин маань хасагдаад эхний одоо 8 тамирчин маань финал буюу шигшээ шатанд шалгарч байгаа гэсэн үг ээ. За дараагийн насны хүүхдүүд байна. 12 тамирчин байна тийм ээ. Тэгэхээр энэ ангиллаас маань бас 8 тамирчин өндөр оноо авсан 8 тамирчин финал буюу шигшээ шатанд шалгарх юм байна. За эхний тамирчин Торнотогийн клубын тамирчин Дэ Цэрэн жаргал ирсэн байна. За дахиад нэг нас тийшсэн тийм ээ. 10-аас 11 нас болсон. Тэгэхээр одоо 10-аас 11 нас болоод тэгэхээр 2 бөмзөө хийж эхэлж байгаа. 1-2 дахь бөмзөө хийнэ тамирчид маань. Мөн шигшээ шатандаа 3 дахь бөмзөө хийж гүйцэтгэв. Ерөнхийдөө бол хамгаалт, энэ цохилт гэдэг энэ бүгд маань яг одоо гараа дээрээс нь 2 гараа зөрүүлээ доошоо буулгах ч юм уу тийм яг стандартын дагуу зааж өгсөн байна. Тэр болгоныг яг багшийнхаа зааснаар зөв сураад хийх юм бол амархан байгаа тийм ээ. Тийм, оноо. Тийм. Энэ бол яг стандартын дагуу хийгээд оноо багаалдана. Тэгмэл өндөр оноо авах боломжтой. За тамирчны маань хамгийн сүүлчийн авгүй би 2 суулт мөн жоохон хоорондын зэрэг маш том харагдлаа. Ерөнхийдөө бол одоо абгүй би суулт гэх юм бол урагшаага 3 хагас сүлний
зайтай хоорондын зай нэг атгын зайтай байгаа тий. Тэрийг бас тамирчид маань цээжлэх хэрэгтэй. За мөн саяны одоо өшөглөөд толгоороо зөхөх хэрэгтэйсэн манай тамирчин арай доор зөхөөд байна тийм ээ. Тэгэхээр бас энэ маань алдаа болоод ороод ирнэ гэсэн үг. Ийм жижиг алдаануудыг гаргахгүй л байх хэрэгтэй тийм ээ. Тийм. Тэгээ бас бөмбөг маань тийм гацалттай маш удаан тийм хөдөлгөөн өрөөсөө байдаггүй тийм. Яг үргэлжилсэн явж байгаа хурдан үедээ өсөж байгаа. Хурдан болж байгаа. Удаан үедээ болж байгаа. Баг зэрэг удаан. Бүр ингээд зогсох хөдөлгөөн байхсгүй тэр маань бас одоо бөмбөгээ мартах ч юм уу тий алдаа болоод ороод ирж байгаа. За дараагийн нэмэрсэн дайж цэцэр клуб нэмэрч ингээ их мишэл гэжсэн байна. Taekwondo 준비. За шар устай нэмэрч юм байна. За дайж цэцэр клуб манаас босод тамирчид маань мөдчихвэл тэ өмнөх улсын авгаар анх удаа тэмцээнд орсон байгаа тийм ээ. Энэ удаа бол 2 дахь удаага тэмцээнд оролцож байна. Энэ клубын тамирчид маань энэ удаагийн тэмцээнд маань хан оргил соёлт клуб бол хамгийн анх удаа бас тэмцээнд орж салхи агалж байгаа юм тамирчид байна. Тэгэхээр бүх тамирч оролцож байгаа тамирчидтай амжилт хүсье. 바로 тамирчин маань сулан амжилттай хийж гүйцэтгэлээ. 기력 경례 준비. За энэ хүү тэмцээнд маань 30 гаруй байгууллагын 400 гаруй тамирчид оролцсон байна. Онлайнаар 400 гаруй тамирчид оролцсон. Оролцогчдын тоо бол өдөр байгаа тийм. За энэ тамирчин маань хитрхий жоох удаан хийгээд байна юм бөмбөгээ. Цаараас тэнцвэр алдчихсан. Энэ том болтой одоо тооцогдоод явж тийм. Энэ тамирчин маань хитрхий бас жоохон хурдан хийх хэрэгтэй харагдчихэв тийм ээ. Хитрхий удаан хийгээд нөө бүх хөдөлгөөн маань нэг гацаад байна тийм ээ. Одоо шилдэг. Тэгээ яг одоо орсгол ус шиг тийм шууд тасралтгүйгээр хийх хэрэгтэй байгаа. Тэгэхээр бас дөнгөж суралцж байгаа шин тамирчид маань цаашдаа суралцаад улам мундаг болох хаа. Тэ. Нэг хитрхи ордон ч хитрхи удаан ч. За дараагийн тамирчин маань Кёнхи клубын тамирчин Дэ мөнх чаргал гарчсан байна. 태극 1장 시작. За насан дэвшлэгдсэн бөмбөг хийж байгаа. Одоо хийж байгаа явцсан бол арай сайжраад ирж байна тийм ээ. Хүүхдүүд маань томрох тусмаа илүү мундаг болоод ирж байна. Тэгэхээр бага насны тамирчид маань гэсэн удахгүй эдгээр шиг ингээ маш мундаг болоод ирэх хаа тийм ээ. Өшгөлтийн техникийг гүйцэж өшгөлөх хэрэгтэй. Нэг зурсуул өшгөлтөд тулдж байгаа юм шиг ингээ сул хайж. Тэгэхээр яг нөгөө үзмж нь харагдсан харагдахгүй хурдан яваад ирдэг тий. Бөмбөг маань бол яг хүнд харуулж хийж байгаа учраас яг зоож өшөглөөд гараа яг хамгаалаад цохоод яг бүх хөдөлгөөнөө одоо төгс одоо гүйцэтгэлтэй их хэрэгтэй байгаа. Тань тамирчдын маань бол баруун хөл нь бол маш гоё өшгөлж байна тийм ээ. Харин зүүн хөл дээрээ одоо бас илүү ажиллаж өгөх хэрэгтэй нь харагдаж байна шүү дээ. Баруунаараа өндөрж болж байна. Тэгээ хөлийн өшгөлж байгаа техникүүдийг гоё гүйцэтгэлээ дуустал юм л төвж өшгөлжөд ногоолж хашаа авдаг. Тэгэхгүй бол зөв саваал зүүн хөл дээрээ бол одоо савчаагийн өшгөлтийг гоё бэлдээд өгвөл гоё хийж тийм тамирчин маань. За дараагийн тамирчин Кёнхи клубын тамирчин Б амин гүнж ирсэн байна. 태극 1장 시작. маань мөн адил 1-2 дахь бөмбөгийг хийж гүйцэтгэнэ. За одоо ингээд харж ивэл хөлийн алхаал, зогсолт, суулт гэдэг энэ болгон руугаа шилжихтэй яг адилхан одоо хэмжээтэйгээр адилхан сууж ивэл одоо зөв болоод ирж байгаа шүү тийм ээ. Яг хэмжээгээ алдахгүйгээр хайн тамирчин манаас маш сайн хийж гүйцэтгэлээ. Нэгдүгээр бөмбөгийг яг одоо зогсолтуудын юм уу тийм шилжилтүүд нь тун төстэй одоо баруун тал руугаа харсан ч нэг адилхан хэмжээтэй алгах хэрэгтэй, зүүн тал руугаа ч адилхан. Тэгжээж яг энэ маань эхэлсэн газараа дуустдаг байна. Тэрийг бас тамирчид маань анхаарах хэрэгтэй тийм ээ. Яг бөмбөг маань эхэлсэн газартаа дуусна л хэрэгтэй. Хань тамирчин манаас өшгөлт одоо энэ гарч ирсэн тамирчнаас хамгийн гайгүй өшгөлж байгаа тамирчин маань байна.
Хас тамирчид маань ингээд өшгөлж байгаа хувцастай хитрхи дээш өшгөлөхөд доод л дээр жоохон суугаад байгаа нь зэрэг. Тэгээд суурлаа нуглаад аа. Сайн тамирч манаас яг ихсэн газраа дуусч байгаа харагдаж байна. Сайн хийж үүсгэлээ. За дараагийн тамирчин хан оргил соёл клубын алтан сувд гарч ирсэн байна. За тэгэл хөлдөө мөрний хэмжээтэй зайтай байх хэрэгтэй тийм ээ. Энэ тамирч маань үл ялэг жижиг авчлаа. Гарнуудыг жоохон төгсөх хэрэгтэй. Бас хитрхи дээр гарч тийм ээ. Тэгэхээр энэ тамирчид маань дараагийн удаадаа Монтон Макигийн саяны хамгаалтыг бол тийм гидсний алд аймгаанаас аймгааны хамгаалалттай тийм сайн сарах хэрэгтэй. За тэр урагшаа алхах шүүлсэн. Яг л. Тэгээ урагшаа их хөлөө нөгөө бэлдэж одоо нэг алхацаад шүлээд байна тийм. Энэ маань алдаа болоод ирж байгаа учраас энэ тамирч маань дараагийн удаас өшөглөхдөө урагшаага гიშгэж алхахгүйгээр өшөглөх хэрэгтэй. Ерөнхийдөө бол толгойн хамгаалт яг толгойн хардаа зохих ч юм уу тий энэ бусдаас бүгд нь мөрнөөс доошо байх хэрэгтэй гэдгийг тамирчид маань бас анхаарах хэрэгтэй. Саяны хамгаалтыг бол маш өндөр хийжлээ шүү дээ. Энэ өшөлтийн техник хийж байгаа үед урагшаа үйлэн гэж тавьж алхаж өшгөх тийм ээ. Тийм шүү дээ. Одоо чинь бүн одоо 5 удаа өшгөлж байгаа. 5 удаа алхаад өшгөлчөд 5 удаа том алдаа гаргаж байна гэсэн үг хэлж байна. Тэгэхээр баруун 1.5 оноо зөвхөн өшгөлтнөөс ингээ хасагдчихлаа тийм ээ. Тэгэхээр энэ тамирч маань дараагийн удаа одоо туршлага суугаад илүү мундаг болоод байгаа дэрх баха. За дараагийн тамирч бас мөн хаар гэж ярьж байгаа юм чинь наран дэлгэр. Тань тамирч маань эсвэл жумбигээ хитрхи жижигхэн зогсоод байна тийм ээ. Авсагийн буюу хөлийн зогсолт одоо хоорондоо нэг хөлний зайтай, дундаа нэг атгын зайтай байх хэвээр. Энэ тамирчны маань одоо ингээд зогсолт нь хитрхи ойрхон болчоод байна. Одоо бас өшөглөхдөө бас л мөн нэг удаа алхаал өшөглөж гэж байна. Тийм учраас бас энэ дээрээ илүү анхаарах хэрэгтэй юм болов. За эхний хүнзэн бас. За одоо хоёр дахь хүнзэн. Солилогт магадгүй бичлэг нь дутуу ирсэн баха. За дараагийн нөрсөн Чанс клубын тамирч иш урангоо. Мэдээж одоо ингээд хоёр пүнзэний бичлэг одоо явуулах хэрэгтэй хахад нэгийг явуулах юм бол одоо энэ бол бас дүгнэхэд маш хэцүү болчихсон тий. Дараагийн шатнд шээшсэн жилууч өгдөхөө гэдэгээс хэцүү тий. Тэгээ хоёр пүнзээ ихтэй хахад нэгийг хийж байгаа. Тэгээ 10 хэд өг төрсөлдөж байхад бол нэг нь дутуу юм чинь баг шууд хасагдах. Хасагдана тийм ээ. За урангоо маань нэгдүгээр хүнзээг хийж гүйцэтгэж байна. Таас ингээд өшгөлж байхдаа яг гараа урдаа цээжнийхээ урд атгаад барих хэрэгтэй. Тэгтээ тамирчид маань хүнзээ хийж хатаад гараа ингээд савах ч юм уу тий. Гараа хаацсан үедээ буцаж авахгүйгээр өшөглөх ч юм уу. Энэ нүртэл ингээд бүгд алдаа болоод ирж байна. Тэгтээ ер нь хүнзээний шүүлтэн дээр маань хөл гар хоёулаа алдах юм бол нэг одоо алдаагаар авч тооцдог байгаа тийм ээ. Хааш бүгдээрээ гар нь чалтчлаа, хөл нь чалтчлаа гэж шүүдэггүй тийм ээ. Хөл гар хоёр нь хоёулаа зэрэг алдах юм бол нэг алдаагаар тооцож явагддаг байгаа. За тэгээд хүндлэгийн стандартын Taekwondo Soft програмаар шүүж явуулж байгаа шүү. Нэг олон улсын стандартаар олон улсын бүмзэний тэмцээн яаж явдаг вэ? Тийм тухайн шүүлтээр нь явагдаж байгаа. Консолт. Taekwondo спортыг бас нэг зарим хүмүүстийг тайлбарлаж хэлэхтэй. Ер нь бол бүхэл шүүлтийн системүүд нь захин хэлбэрээр шилжсэн тийм ээ. Тулааныхын шүүлтс мөн адил захин хэлбэрээр явагддаг байгаа тийм. Дараагийн тамирчин Чанс клубын тамирч аюураа гарч ирсэн байна. Тэгвэл илжан зэг Хүмзээ бол яг бүх зүйлийг яг л тааруулж хийх хэрэгтэй гэх тийм ээ. Нэг юм амарлаг хийж байгаа. Нөгөө юм буруу одоо гарын хамгаалтууд нь амар сайн байсан боловч хөлийн суултнууд өшгөлтөн тийм сайн биш байх юм бол адилхан л оноо хасагдана. Тэгэхээр яг бүх зүйлээ өөрөө захираад яг бүх зүйлийг сайн хийж чадчих. Одоо хүмзээ маань яг төгс гүйцэтгэлтэй болох нэ. Тэгжиж баг оноо тийм. Тэгвэл
Тэгэхээр манай одоо С английн тамирчид маань ерөнхийдөө бол тэ илүү цаашаага хөгжөөд илүү одоо YouTube дээр ч юм уу одоо өмнөх тэмцээнүүдийн бичлэгээ ч юм уу тэ ингээ харьцуулж үзээд за энэ бүмзэг ингэж хийж гин би ингэж хийж гин гэдээс алдаанууд дээр сайн суралцах юм бол илүү сайжрах бах тэ хурдан. Тулааны тэмцээнүүд маань хараахан одоо цар тахлынаас явагдахгүй байгаас одоо хүмзэний тэмцээнүүд маань онлайнаар захимаар ингээд явагдаж байна. Тийм учраас тамирчид маань гэртээ одоо бэлтгэл хийх боломжгүй ч ах юм уу. Тийм байх юм бол бас жижиг зайг ашиглаад хүмзээ хийх одоо боломжтой. Тэгээ өөрсдөө бэлтгэл туслахгүй байгаа. Хүмзээ маань одоо ингээд эхнээс 1-8 хүртэл ингээд яг зөв хийгээд маш сайн хийх юм бол маш их хүс гардаг. Тэг уян хатан хөдөлгөөний эвсэлгээд бүх зүйл одоо шаарддаг тийм ээ. Дараагийн тамирчин Шанхор клубын тамирчин инх мэд гарч ирсэн байна. За бид тээр бас зарим одоо хүүхдүүдээр ингээд тайлбар ярьж байгаа зарим хүүхдүүдийнхаа нэр клубын ч юм уу тий одоо дурдж амжихгүй өнгөрөөд ээж магадгүй тэр болгон дуучлаарэ гэж хүсье. За энэ тамирчин маань өшөөлөхдөө гараа ингээд саваад бэлдээд байна тийм ээ. За энэ маань ингээд бас галтаа болоод байна чи. Та ихний бүмзэгээ амжилттай хийж гүйцэтгэлээ. За мөн манай тамирчид маань одоо клубээрээ бас олон улсын юм цахим одоо бүмзэний тэмцээнд хамрагдаж орж байна. Мөн маш олон медалууд авж байна. Одоо сошиалаар одоо бас харагдаж байгаа тийм ээ клубуд маань ийм тэмцээнд оролцсон байна. Ийм хүүхдүүд маань медаль авсан байна гэдээ бас одоо клубуд маань пэйж хуудасаараа дамжуулан мэдээлэл хүргэж байгаа. Тэгээ саяхан усыг онлайнаар манай бүмзэний улсын аварга маань улсын аварга маань бас явагдсан байгаа. Тэгээ улсын аварга маань бол Кёнхи клуб маань маш олон мөнгөний бүрэлдэхүүнтэй маш амжилттай оролцсон байгаа тийм ээ. За энэ удаагийн тэмцээнд ч гэсэн Кёнхи клуб бас маш олон тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож байна. Хөдөө орон нутгаас гэх юм бол одоо хан оргил соёлз гэдэг Дарнууд аймгаас маш олон тамирчидтай оролцож байна. Зүүн Сэлэнг аймгийн одоо зүүн хараагаас маш олон тамирчид оролцож байна. Өвөр хамгаан аймгийн Шанхор клуб манаас маш олоолаа оролцож байна. Тэгэхээр бас хөдөө орон нутаг одоо хотын тамирчин гэлтгүй бүгд одоо захимаар оролцож байгаа болохоор байгаа газаасаа тэмцээнд оролцох одоо юм боломж гарч ирж байна. Ханаас оролцож зөв өөрсдөө бэлтгэл сургалтаас юм базаага байж. Бичлэгээ яг зөв стандартаар хийгээ явуулах юм бол боломж бол маш их байна. За дараагийн тамирчин Шанхор клубын тамирчин Гүндэгмаа дасгалаа хийж гүйцэтгэж байна. За одоо жишээлбэл 12 тамирчинтай байлах юм бол 12 тамирчид маань бүгд хийж дуусны дараа шүүгчдийн маань оноо шууд илгэцэн дээр гарч харагдаж байгаа шүү. Одоо тухайн тамирчийг хийж явах хэвчээ цаана шүүгчдээс үнэлгээг нөгөөд. Тийм үнэлгээг нөгөөд үнэлгээ нь одоо яг 12 тамирчин маань дараалалаа цаана ягаад дуусна. Дуусны дараа бүх оноо маань илгэцэн дээр танилцуулагдана. За Гүндэгмаа 2 дахь бүмзэгээ хийж гүйцэтгэх гэж байна. Та бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яам бол одоо байгаа тэр улс орондоо яг ийм элчин сайдын нэрэмжит одоо тэмцээнийг бол жил болгон тэр байгаа бүх улс орнуудаа зохиож явагддаг юм байлээ. Зөвхөн Монгол улс гэлтгүй одоо энэ тэмцээнээс шалгарсан тамирчид маань гэсэн бас бүгд найрамдах Солонгос улсын одоо элчин сайдуудын нэрэмжит тэмцээн одоо бүр яг том олон улсын тэмцээнд бас оролцсон гэж байсан. Энэ тэмцээнээс шалгарсан тамирчид маань тийм ээ. За одоо ингээд Монголдо элчин сайдын яам маань элчин сайд маань зохиож байгаа юм. Өөр орнуудын элчин сайдын зохиосон тэмцээнүүд Солонгос улс маань бол Солонгос улс маань зохиогоод тэр тамирчид маань тийм оролцсноо гэж хэлсэн. За дараагийн тамирчин Шанхор клубын тамирчин инхчин. За инхчин маань 3 дахь бүмзээ хийгээд явлаа. Ерөнхийдөө урьдчилсан шатанд бол 1-2 дахь бүмзээ хийх ёстой байгаа. Энэ бол финалийн шатны бүмзээний бичлэг байна. Тэгэхээр магадгүй урьдчилсан шатны шалгуулалтын бичлэгээ явуулаагүй гэж магадгүй.
явуулаг баг тийм ээ. Эсвэл одоо багш нар маань бас нөгөө нэрийн өгөхдөө урьдчилсан шат финалийн шатны андуураар бичсэн болов яасан бол. Тийм дээр нэг жохол таарсан тийм. За ингээд энэ тамирчдын маань 12 тамирчмаас 4 тамирчин маань хасагдаад өндөр оноо авсан 8 тамирчин маань шишээ шатны шалгуулаа. За дараа чинь 10-аас 11-аас нь хэрэгтэй ч үүдийн англиар 7 тамирчин тийм ээ. За саяны хамгийн сүүлийн тайм хийсэн одоо ихчин гэж шонгор клубын тамирчдын хувьд бол одоо урьдчилсан шатны бөмбөний бичлэг нь байхгүй байсан баг. Тийм учраас яг явуулсан бичлэгийг оруулсан баг. Тэгэхээр одоо финалын шатны бөмбөний болохоор дүгнэх боломжгүй болчихж байгаа тийм ээ. Бусад шатнуудаа дүгнэх боломжгүй болчихоор чинь тэгэхээр шууд хасагдчихна боломжгүй. Тэгэхээр дараагийн удаа бас энэ одоо бичлэгүүдээ яг бүрэн явуулсан байна уу гэдгээ бас сайн нягт шалгах хэрэгтэй. За Говьалтай аймгийн тамирчин Чингүн гарч ирж нэгдүгээр хэмжээ хийж гүйцэтгэж байна. Тамирчин маань бас хитрхийг том сууж шүү. Тийм. Энэ бас бичлэгийн манаас нэг ташил жоохон багтай юм шиг тийм ээ. За эрт хүнзэн дээ Чингүний. 준비. 태국 이장 시작. За ингээд тэмцээний маань заавар дээр бол одоо бичлэгийг 6 метрийн зайнаас 120 см өндрөөс ч юм уу те одоо их зурдаас нь камера хөдлөхгүй бичнэ гэд одоо зааж өгсөн байгаа тийм ээ. Тийм учраас бас зааврын дагуу бичлэгүүдээ явуулах юм бол одоо маш сайн байгаа. Тэр зааврын дагуунаас ингээ гажууд бичлэг явуулж байгаа юм тодорхой хэмжээний оноо дүгнэхэд ингээд төлөвлөлтэй байх юм бол зарим бичлэгнийх нь одоо пиксел муу ч юм уу хөл гарна харагдахгүй хөл гарна одоо камернаас гарч явах ч юм уу тиймэрхүү тохиолдол гараад байгаа. Ганц нэг. Тэгэх юм бол бас адилхан муу адилханаас тохиолдож байгаа тий. Одоо бичлэгнээсээ илүү гарах ч юм уу гар нь хаанаагаа нь харагдахгүй байх ч тийм байх юм бол алтаан гараад байна. Яагаад тэгэхээр тэр шүүгчнэр гар нь хаана юу хийж байгааг мэдэхгүй шүү дээ. Тийм харагдахгүй байгаа. Зөв техник гарч ийн. Тийм учраас бас тэрийг сайн анхаад бичлэгээ сайн шалгаж иж явуулах хэрэгтэй байгаа. Сайн тамирчин маань гарын хүч бол маш сайн харагдчихэв тийм ээ. Суултан дээр бас маш том харагдчихэв. Одоо жишээлбэл сайн Напсоги гэдэг зогсолтыг одоо хэмжээг нь буруу авчиж тийм ээ. За бас өшгөлт маань хүлээ гой барьж өшгөлөхгүй шууд саваад өшгөлчлөө. Тийм учраас бас тамирчид маань дараагийн удаагийн тэмцээн дээр бас анхаарад энэ зүйлүүдээ бас алдаагаа засах хэрэгтэй. Хоёрдугаар бүмзэгийн суултал маш том харагдаж байна тий. За ерөнхийдөө бол 3 хөл хагасын зайтай байх хэрэгтэй. Тэгэхээр ийм хүүхдүүд манд бол бараг ийм метр биш тий. Энэ хүүхдийн суулт бол одоо метр амар том харагдаж байна шүү. Тэгэхээр ерөнхийдөө бол яг багасгах хэрэгтэй харагдаж байна. За тэгээд яг одоо хоёр талдаа адилхан хэмжээтэй зогсож хоёр талдаа адилхан хэмжээтэй сууж иж байрандаа босож байсан тийм ээ. За дараагийн тамирчин маань Кёнхи клубын тамирчин бэ ганхүү гарч ирсэн байна. Ногоон бустай тамирчин байна. 태극 1장 시작. За урдчилсан шатныхаа бөмбөг хийж гүйцэтгэж байна. За 10-аас 11 насрлоод ирэхээр урьдчилсан шатанд 1-2 дугаар бөмбөг хийж гүйцэтгэж байна. За энэ тамирчид маань шгшээ шатанд шалгасан тамирчид маань финалийн шатанд 3 дугаар бөмбөг хийж гүйцэтгэв. За эхний бөмбөг бас маш хөөрхөн цаашхан тий хийж гүйцэтгэлээ. Хийжтэй тий. Өшгөлтүүд бол маш хөөрхөн. Авчаагийн өшгөлтийг маш гоё өшгөллөө. Тий нөгөө өшгөлөө гоё. Тий хуруугаар батаад бариад өшгөлж тийм ээ. Техникээр хийж юм тийм ээ. Үл ялэг жоохон доош хараад байна уу? Тэрнээс бусдаар бол жижиг алтаантай сайн засчих юм бол үнсээ бол гоё хийж тий. Та бас арын өвдөг үл ялэг нууцарчлаа. Суултан дээр. За жишээлбэл одоо ингээ хоошоо явж байхад бол
Яг өшгөлтөн сайн харагдахгүй байгаа гэсэн яг зогсолтууд нь бол маш сайн харагдчих тийм ээ. Нэг игнэнд орсон байх гэх юм уу те. Тэгэхэд бол нэг игнэнд биш нэг атгын зайтай ах хэвээр хөлөө. За тэгэхээр бас зогсолтон дээр анхаарах хэрэгтэй юм байна. Шивэр клуб юм чинь. Мөрөн. За яг өмнө нь бас улсын аваргын тэмцээн дээр энэ тамирч маань оролцож исэн санагдаж байна тийм ээ. За мөн өшгөлтийг бас засах хэрэгтэй харагдав. Маш том алхацтай. Уул нь гоё өндөр өшгөлж байна. Гэхдээ тэрийг гоё төгжээд өлмөд татаад өшгсөн бол маш гоё болоод за суултыг жижигхэн болгох юм бол тэгээд гарын яг нэг бол бас маш тайжгүй хийжсэн тийм ээ. Хүчтэй яг цэгцтэй зогсоо. За арын хөл бас жоохон жижигхэн хүн дээрээ ерөнхийдөө одоо тулаанаас маань пүмзээ маань тис өөр байгаа тийм ээ. Шал өөр. Яа тэгэхээр тулаа маань өлмий дээр хөнгөн ажиллаж иж одоо оноо авч нөгөө хүнээсээ хурдан өшгөлөх хэвээр. Пүмзээ маань бүтэн улаараа гიშгдгээрээ шал өөртэй нам тийм. Ерөнхийдөө бол өшгөлж явахдаа бүтэн улаараа зогсох хэвээр. Суултууд, зогсолтууд маань одоо зарим нь бол яг өлмий дээр зогсолтоо шүү дээ. Пүмсогийн тэрийг стац хүмүүс улаараа заавал гიშгдэг байгаа. За дараагийн тамирчин Арслан клубын тамирчин энэ хүслэн гарч ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө пүмзээ хийж байгаа тамирчид маань өсгийгөө баг хүн дээр үлэх хэрэгтэй байгаа тийм ээ. Өсгий бол ерөөсөө одоо суултан дээр, зогсолтон дээр бол яг тийм өлмий дээрээ байдаггүй бол өсгийгөө хүн дээр үлэхгүй байх хэрэгтэй байгаа. За энэ тамирчин маань бас нэг гараараа нэг талдаа хамгаалж байна. Өшгөлт нь бас маш намхан харагдлаа тийм ээ. Ерөнхийдөө бол хоёр одоо хамгаалахад хоёр гар маань хоёулаа оролцож нөгөө гар нь одоо татагдах ч юм уу тий. Зүгээр одоо гараа ингээд татж байгаа шин чинь бас ингээд хойшоогоо тохиолдож байгаа тийм ээ. Тэгэхээр яг тэр болгоныг төсөөлж сурах юм бол илүү одоо сурахад амархан мөн одоо сайн сурах. Пүмзээ хийж ингээд одоо зүгээр пүмзээ гэдэг одоо чинь зарим болохоор нэг зөвхөн тийм хөдөлгөөн л хийгээд байгаа юм шиг санагдаж байна. Энэ маань цаана бүрийг хийж байгаа үйлдэл болгоно цохилт тийм хамгаалалт техник тулааны байрлалуудыг дандаа тийм заасан байдаг. За энэ хоёр тамирчны маань бас бичлэг ирээгүй бас хасагдсан байна тийм ээ. Тэгээд 5 тамирчин шгшээ шигтэн шалгарч байна. За 12-оос 14 оноос нөхдүүд ангиллалт нийтдээ 18 тамирчин. Маш их тамирчин оролцсон байсан. Тэгээд эндээс 10 тамирчин хасагдаад 8 ер нь бол 12-оос 14 насны хичээлтэй нөхдүүд бас төгөлж байгаа тийм. Тэгээд ер нь бол бас A ангиллын 12-оос 14 насны нөхдүүд ангилал юм бас пүмзээ. 15-аас 17 нас. 15-аас 17 нас. Тийм маш их хөрсөлтөнтэй. Тийм хамгийн хөрсөлтөнтэй тийм. За 12-оос 14 нас нөхдүүд одоо ингээд C ангилд орж байгаа хүүхдүүд маань дараа жилээс 17 ч юм болоод ирэхээр би юм A ангилд ч юм болоод ирэх тий. 태국 1장 시작. Тэр нь бас зарим тулаанд одоо тулаанд нэг оролцдгоо ч юм уу тийм хүүхдүүд маань пүмзээ гэсэн сонирхолтой охтууд бас байдаг тий. Тэгэхээр илүү өөрсдөө хөгжүүлээд илүү сайн болоод яг бас пүмзээгээрээ дагнаад хичээлж болно тийм ээ. За мөн Парисын олимпиад одоо пүмзээ маань орох хамгийн магадлалтай өндөртэй байгаа. Магадгүй одоо оролцуулаас манай Монголын тамирчдаас эрхээ аваад олимпиад орвол маш гоё тийм ээ. За соён. За алдрах спорт орны Б соён тасгалаа хийж гүйцэтгэж байна. Гэхэд бас жоохон ирч хүчтэй гэдэг хүмүүр байна. Тэгэх юм бол маш гоё цэвэрхэн хийж байна тийм ээ. Одоо энэ дээр хүчтэй тесрэлт хэрэгтэй. Яг тийм. Тэгэхгүй ингээд зөөлгөн хийгээд ах юм бол одоо яг урсгалаараа хийж байгаа юм. Техникүүд нь бол яг гүйцэтгэл нь бол болоод байна те. Жоохон хүчтэй дээрж байгаа юмгийн байрлал. Тийм. Одоо шилжил төлөвлөгөөнөөс удаанаас хурдан хүчтэй болох хэрэгтэй байгаа шүү дээ. Тэр алга яг нэг чигэд одоо хийж байгаа харагдчих шүү дээ. Тэгэхээр одоо соёо маань магадгүй дараагийн тэмцээн дээр илүү одоо хурдан ирэмгийн тим байдлыг нэмээд өгвөл илүү сайн ихээр харагдаж байна. Хэдий одоо пүмзээ маань тулааны спорт гэх тийм орилоод ингээл байнга орилдоггүй ч гэсэн тийм нүдэндээ хүртэл ингээд хүч өгч харцаа ингээд одоо хүчтэй болгож хийдэг. Тэгжээж пүмзээ маань өөрөө
яг одоо өөрөө дүрдээ ороод өөрөө яг одоо юу хийж байгаагаа мэдчихэж яг тэгж хийх хэрэгтэй байна. Тий. За дараагийн нэмэрчин дэш Star Club-ын нэмэрчин Биндрия. Кирят чамна. Тэквондо 준비. За бас сая Токио 2020 зуны олимпиад маань паралимпик одоо паралимпиад Монгол улсаас тэквондогийн төрлөөр эрэгтэй эмэгтэй 2 тамирчин эрхээ авч оролцсон байгаа. Эрэгтэй болор Эрдэнэс олимпиад эрхээ авч оролцсонд нь баяр хүргэе. Бас тэр бол олимпиад эрх авч оролцсон гэдэг маань маш том одоо тамирчин хүний хувьд бол тийм нэсэр хатуужл маш их зүйлийг тийм оролцсон гэдэг нь өөрөө ялт юм тийм ээ. Олимпик гэдэг бол хүн болгоод олимпиад ордог шүү дээ тийм ээ. Эрх аавна гэдэг бол маш хэцүү. Тийм учраас бас эрхээ аваад орж байгаа нь маш их бахархалтай байсан. Маш олон гоё тулаануудыг үзэж бас одоо тамирчид маань бас тэр тулаануудыг үзсэн бахаа гэдэг чинь. Манайхаа одоо олимпиадын эрхээ аваад оролцож чинь дараагийн олимпиадаас медаль авах. Медаль авах маш ойрхон байсан юм ээ. Тэгэхээр одоо 24-ний олимпиад одоо бас одоо баг ирээл шууд бэлтгэлтэй тэр хоёр маань орсон бахаа тий. 바로 За мөн одоо энэ тэмцээнд маань оролцож байгаа тамирчдаас маань хүртэл одоо дараагийн олимпиад эрхээ аваад оролцох тамирчин байж магадгүй. Тэрийг бол бид нэр хэлж мэдгүй. Тэгэхээр хүүхдүүд маань өөртөө хичээл зүтгэл гаргаад өөртөө зорилго тавиад яг хичээлэх юм бол амжилт гэдэг нь бол тийм тодорхой болохгүй юм бол биш тийм ээ. Хүн бол өсөх юм бол өөртөө өгч болно. За энэ маань тодорхой хэмжээний бас тийм цаг зааж болохгүй. Тухайн тамирчин өөрөө жилж чадах юм бол тухайн цаг хугацааг уртуу болно өөрөө. Саяны одоо Токио 2020 олимпиад маш онцлогтой олимп болсон. Яагаад тэгэхээр дандаа доороос одоо өсвөрээс дөнгөж насны туршид орж ирсэн тамирчид маань маш олон медалийг авсан. Хуучин одоо аваргууд маань одоо их нь ялагдсан ийм онцлогтой олимп болсон байгаа. Тэгэхээр одоо дараагийн олимпиад гэсэн манай Монгол улсаас тийм залуу шин тамирчид гарч ирээд олимпийн медаль аваасаа гэж маш их хүсэж байна. Та дараагийн намжаан дайч Star Club-ын намжаар хонгор зүйл асгалаа хийж гүйцэтгэж байна. 대극 2장 시작. Та дараагийн бөмбөгийг хийж гүйцэтгэн. За ингээд насан жоохон томроод ирэхээр ч юм уу те бас хүүхдүүдийн маань хийж байгаа байдал нь арай ингээд сайжраад зэгцтэй бол ойлгоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр манай бага насны одоо тамирчид маань удахгүй бас яг ийм болно тийм ээ. Тэд нар бол багаас хийж байгаа юм чинь бүр илүүж болох боломжтой. Энэ хүүхдүүд маань ч гэсэн одоо бүсээ ахиулаад, ангиллаа ахиулаад дээшээгээ одоо бөмбөгээ өөрөөр бөмбөг хийгээд явна. Тэгэхээр одоо доороос гарч иж байгаа дүнрэн түрээд дээшээгээ ороод ирнэ гэсэн үг тийм ээ. За дараагийн тамирчин Кёнхи клубын тамирчин Маралмаа гарч ирсэн байна. 태극 1장 시작. Сар тахалтай бэлтгэл сургуульд ингээд тасалдаад хэцүү байгаа гэсэн тэмцээндээ бас ингээд зориулт гаргаад ингээд оролцож байгаа бүх тамирчдаараа маш их бахархаж байна. Тэгэхээр өөртөө ялаад өөртөө хөгжүүлээд явж байгаад нь маш их баярлж байна. Тийм тэквондогийн спортыг сонгож оролцож байгаа. Тийм. Шоучтаас баярлаа тий. Бас энэ хүү спортын устгаа тууштай хичээж чадах бол маш олон гоё чанаруудыг эзэмшүүлж шүү гэдгийг бас одоо анхлан суралцж байгаа ялангуяа тамирчдтай бас хэлэх зүйтэй болов. Тий. Харин тамирчин маань бас авгүй би суултан дээр жоохон том суугаад өгвөл маш гоё хийж ин тий бөмбөгээ. Абгүй би суултан үл ялыг жоохон жижигхэн харагдаад байна. За тэгэхээр бас одоо яг бөмбөний төрлөөр маань дэлхийн авраг, Азийн наадамд оролцдог, Азийн авраг, оюутны универсал гэдэг бүх одоо энэ Олимпиас бусад одоохондоо бүх тэмцээнд оролцдог. Тийм бөмбөний төрөл хамт одоо тулаантайгаа зохиогддог. Тэгээд удахгүй Олимпиад орчих юм бол одоо бас тулаантайгаар яг ижилхэн л төвшний
гарч ирж байгаа. Тийм учраас одоо бас энэ тамирчид маань дан пүмзээгээ дагнаад явсан ч гэсэн ирээдүйд маш одоо өндөр байгаа. Пүмзэгээр олимпийн аварга болж болох болно. Дэлхийн аварга болж болно. Азийн наадмын аварга болж болно. Азийн наадам чинь бас Азийн олимп гэдэг утгаараа маш том тэмцээн шүү дээ. За 2014 оны Инчоны Азийн наадмаас монголчууд маань таеквондогийн төрлөөр анх удаа хүрэл медаль авсан байгаа. Молмын Түмэнбаяр гээд үндэсний шгшээгийн тамирчин маань тэгэхээр бас пүмзэний төрлөөр гэсэн манай монголчууд медаль авч болно. 2022 онд одоо Азийн наадам маань зохиогдсон тийм ээ. Азийн аварга, Азийн наадам, дэлхийн аварга гэд бүх тэмцээнүүд манаас пүмзэний төрөлтэй байгаа. Тийм учраас бол одоо тууштай хичээлээд хэн сайн байна те тэр тамирчид маань тэр тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох боломжтой юм аа. За олимп клубын ямаас номин асгалаа амжилттай гүйцэтгэлээ. За дараагийн нэрч юм хаа оргил соёл клубын чи сондроод гарчсан байна. Агаараа сарандр гэснэ. Ногоон мөстөө. За пүмзээ манаас яг гар хөлийн одоо зогсолт яг зэрэг зогсдог байгаа тийм ээ. Энэ тамирч маань яг эхлэхдээ нэг одоо эхэлж харсныгаа дараа нэг хамгаалж байгаа харагдсан тийм ээ. За мөн алхаад хэлж байгаа. Хитрхийж бас яараа тийчих шиг болоо тийм ээ. Хитрхий хурд хийсэн газараас өөр газар тосгоч тийм ээ. Тэгэхээр одоо энэ тамирчид манаас анхудаа тэмцээнэж болохоор маш их сандралтай байгаа тийм ээ. Тэгэхээр бас одоо пүмзээ маань тайвширлыг өгдөг тийм учраас энэ пүмзээгээ яг ингэж хийх ёстой шүү гэдгээ бодоод бас камераар бичиж байгаагаа мартаад өөрийнхөө яг байгаа нөөц бололцоогоо сайн харуулах хэрэгтэй юм болоо илүү сайн хийж чадна гэдгийг харуул. Тэгэхгүй одоо тэмцээний бичлэг хийлгэж ингээд сандраад ингээд алдаа гаргаад байл харамсалтай тийм ээ. За одоо ингээд хоошоо шүлэгтээ урагшаага алхсан 3 удаа алхсан болохоор ингээд баргасан мэдзийн цаанд жигчсэн тийм. Тэгэхээр энэ тамирч манаас анхааралтай дараагийн удаад ингээд урагшаага алхахгүй шүлэх нэ. За дараагийн урчмаас хаан оргил соёл клубын тамирч их цацуулсан байна. За энэ тамирчдын манаас Сэнгэлийн манаас тамирчдын нийтлэг алдаа бол тийм харагдаж шүү дээ. Урагшаага алхаж өшөглөх, хуруугаа татахгүй өшөглөх. Тэ жоохон томор суу тэ зарим нь бүр жижигэн зогсох ч юм уу тэ. Яг бүгд л адилхан тийм нийтлэг алдаанууд гаргаж байгаа. Тийм учраас энэ алдаануудаа хэн төрүүлж засна, хэн илүү алдаа баг гарган тэр нь илүү өндөр оноо. Тэ энэ тамирч бол хоошоос маш их том сууж ин тэ. Одоо энэ хойш том суул хөл хоорондын зай. Тэг дээрэс нь гар хөлийнхэн төгжилт гэх мэтчлэн. Гэтэ бас ингээд тэмцээнд орж байгаа нь маш одоо тий том одоо сорилт өөртөө одоо ямар байгааг мэдэх одоо тийм боломж байгаа. Тийм учраас энэ тэмцээнд ороод магадгүй одоо медаль аваагүй, шгшээ шатан шалгараагүй ч юм уу тийм хүүхдүүд байхan бол сэтгэлээр унах биш улам илүү хурцлагдаж алдаагаа юун дээр алдсан бэ гэдэг олж тий өөрийгөө олж харж дараагийн тэмцээнд алдаагаа оролцуулахаа бэлдэж гэх юм. Тэгээд одоо жишээлбэл улсын аваргад оролцсон хүүхдүүд байх юм бол өмнөх тэмцээний бичлэгтэй энэ тэмцээний бичлэгээ харьцуулаад үзвэл би ингэж өөрчлөгдсөн байна гэдгээ харж болно. Тэгэхээр одоо энэ тэмцээнд оролцож шинээр оролцож байгаа хүүхдүүд маань гэсэн энэ бичлэгүүдээ дараа нь хадгалж байгаа дараа нь ахаа тэмцээнд орохдоо би энээсээ ийм юмар илүү гарсан байна. Илүү ийм юм сайжруулсан байна гэдгээ харьцуулж харах нь хамгийн том одоо боломж өөртөө ажиллаж байгаа хамгийн сайн одоо арга шүү. За хан орон соёл клубын бэ номин гарч ирсэн байна. Тэгээ бас өөрийгөө бусад клубын хүүхдүүдэд харьцуулж харж байгаа ах тийм ээ. Бусад клубын одоо шгшээ шатан шалгасан хүүхдүүд ингэж хийсэн бол миний алдаа нь ийм байсан учраас би шалгараагүй байна гэдэг юм уу тийм. Тэрийг бас харж байгаа хаа.
Анхны тэмцээн магадгүй маш их дурсамжтай тэмцээн болдог бах те. Би ингээд алдчихсэн шүү. Тэгээд тэр тэмцээнээсээ суралцсан бол дараа нахис тэрийг алдахгүй байх нь хамгийн том одоо чухал. За энэ хэмжүүнээс илүү алхам хийжлээ. Тэгэхээр бөмбөгийн цээжсэн ч гэсэн одоо зөв хийх хэрэгтэй байгаа. Санийх шиг одоо нэг одоо ишээ илүү алхам хийж байна гэдэг нь маань бас том алдаа болоод ирж байгаа. Дараагийн амжилт хан оргил соёл клубын би бат цэцэг гарч ирсэн байна. Хан оргил соёл клуб маань Дорнод аймгийн Чабсат байдаг клуб байгаа. Хүүхдүүд маань анх удаага тэмцээнд оролцож байгаа. Тийм учраас энэ нэр оролцож байгаа тийм анхны оролцоо тамирчдаас амжилт хүсье. Тэгээ маш том туршлага болох. Тийм туршлага болох. Бүр илүү гоё боллоо. Тийм тэмцээнээсээ урам аваад алтаануудаа засаад дараагийн тэмцээн дээр илүү сайн оролцох байх. Тань уршаага өсгөлтийн дээгнүүд өндөр гарч байгаа уршаага ингэж алхаж өшөөлнө. Энэ ямарч маань одоо саний алхалтыг хийгээг бол бас маш сайн хийж үздэг тийм. Оноо бас сайн гарах байсан баг. Тэгээд уршаага бас алхаж өшөөлөө тийм. Хатуу энийг одооноос засаад илүү сайжрах боломж байна тийм. Энэ тамирчинд бол харагдаж байна. Жохон хүчтэй гэдэг үл өстэй. Тийм. За өвлийн дээгнэ өршөлт болох юм. Өршөлт бол гоё өндөр шүлж байгаа засаг уршаа алхаж байгаа нэг алдаа болоод байна. Тэгээд жишээл 2 дугаар бензиндээ 5 удаа авчаагийн өшгөлтийг өшгөлж байгаа. Энэ болгоноор ингээ урагшаа алхаад байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энэ дээрээс ажиллаж өгөөрэй. Хоошоо их дуусчих. Гэсэн газар дуусгах. Тий яг хоошоо 3 өшгөлөө явахтаа нэг алхах чаад яг 3 алхны цаанд дуусаад байгаа гэж байна. Тэгэхээр энэ тамирчид маань алхаж байгаа энэ алдаагаа маш сайн засаарай. Энэ тулаан дээр ч гэсэн ер нь бол энэ алдаа бол гарч ирэх юм бол маш их одоо сул тал болно. Тий сул тал. Яа тэгэхээр нөө өшгөлгөөд урагшаа алхаж байгаа тэсрэг талын тамирч маань өшгөлчдөг байхгүй тий. Тэгэхээр бас энийгээ сайн засаарай гэж захимаар байна. За Нандан Эрдэнэ хан оргил соёл клубын тамирчин гарч ирсэн байна. Тамирчин манаас нэг жоох марцгээд нэг алдаа гаргачихлаа. Тэр ингээд суултыг бас буруу хөлөө татчихлаа. Тэгэхээр жоох сандралтай харагдаад яараа хурдан дуусгах гэж бодоод тий. Тэгэхээр бас сандрах ялч анхны тэмцээнээс жоох юм хөө байдаг. За маш их одоо сандралж байна харагдаж байна тэр. Тэгэхээр тамирчин маань айлуулах сандрахгүй бас байх тал дээр өөртөө ажиллах хэрэгтэй тийм ээ. Тийм. Мэдээж бэлтгэл дээр маш олон юм байныг давтсан байгаа, хийсэн байгаа. Тийм учраас одоо өөрийгөө сандралгүй яаж хийх үү гэдэг тал дээр илүү ажиллах хэрэгтэй. Зөв хөлөө бас татах хэрэгтэй тийм ээ. Хөлөө буруу татж ийна гэдэг чинь бас том алдаа дээр орчих юм тийм. Тийм. За дараагийн нэмэрчин бас муу адил. Хан оргил соёл клубын тамирчин Шижир Туяа гарч ирсэн байна. За 14 насны төсөгт төлхөө олон оролцож байгаа юм байна тийм. Яг хичээлж байгаа нас нь одоо жишээлбэл одоо 10 тайдаа ч юм уу тийм такуунууд ороход 2 жил карантинлэгдээд 12 настай болсон байж болно тийм ээ. Тэгэхээр тийм. Тэгэхээр хичээлээс яг ингээд хамгийн одоо олон хүүхэд хичээлдэг наснаас 12-аас 14 нас юм болов. Яг таквондогийн спорт маань одоо биений хичээл ч юм уу тийм одоо хичээл зарим өөр спортууд бол бас өөр давуу тал, онцлог тал маш ихтэй спорт юм. Тийм. Маш их та. Энэ тамирчин маань бас жоох уршаа алхаж өшөглөд байгаа. Тийм. Ер нь бол энийг бас алхаж өшөглөхийг сайн засах хэрэгтэй юм шиг байна тийм. Ерөнхийдөө энэ клубын тамирчид маань зарим тамирчид маань ингээ урагшаа алхаж өшөглөд байна тийм ээ. Тэгэхээр бүгдөө нийлж байгаа нэг том алдаа засчих юм бол дараагийн хэмжээнд дээр өгшөөс үлэн өдөр аваа.
Бас нөгөө шинээр одоо хүүхдээ хичээлүүлж байгаа эцэг эхнэр маань бас тэквондо одоо хичээлээд юу сурах вэ? Юу хийдэг вэ гэж маш их асуудаг тийм. Тэрэн дээр бас баг зэрэг одоо тайлбарлаж өгвөл зүгээр юм уу? За хан оргил соёл клубын намжин Дария. Байна. За тэквондогийн спорт нь ер нь бол тийм маш их хүндлэлийн спорт гэдэг бодлоо. Тэгэхээр Ходроо зааландаа явуулдаг, багштай явуулдаг, дээд үеийнхэндээ мэндлээс орч, зөв мэндлээс орч байгаа чинь хамгийн ихний ингийн зүйл л те. Зааландаа явуулаад орж ирнэ, багштай явуулна, за мөн заалнаасаа гарахтаа явуулна. Их мэдчлэн иймэрхүү үйлдэлүүдийг том туршил болоод заалаад яг л мэдл зааландаа орчоо багшаа хөндлөж байгаа мэт тэр хөндлөөс орч тийм ээ. Харилцаа бол ер нь мэдлээс эхэлдэг тийм ээ. Тийм учраас хамгийн том одоо өөртөө суулгах одоо нэг зан чанаруудын нэг юм болов мэдлэх. Тэгэхээр тэквондогийн спорт нь Солонгос улсын спорт болохоор бүгдээрээ бас бүхийж ёсолж мэдлдэг байгаа. Тийм. Тэквондогийн спорт чинь нэмэрч бас тийм яг нэг ясалхаа нэрнгээр атсан юм их юм байна гэдэг. Багштай, зааландаа, далбаандаа ясалдаг. За тулаамыг хэлхийн өмнө ч хоёр тамирч маань хоорондоо би нэгээр хүндгээд саар зогсож байгаа. Яг нэрнгээр атсан бол та ясалдаг байгаа. Хэлдэг байгаа тийм. Тэгээ өөр ингээд тэквондогийн спортоос сурах зүйлсүүд яриад байгаа юм. Маш их зүйлтэй. Одоо ингээд одоо шинэ хүнзээ дээрх юм бол багш тухайн тодорхой хэсгийг зааж өгч байгаа ч гэсэн тухайн тамирчид өөрсдөө өөрийнхөө алтааг ингээд нэгтэл засахгүй бол багш нар төдийлөн басан гэж бүх зүйлийг хэлж өгöd зааж өгж байгаа тэрийг хөгжүүлэх нь бас өөрийнхөө яаж өөрийгөө хөгжүүлэх талаар даварлаа өгöd тухайн тамирч нь өөрсдөө ингээд давж илүү хийж өөртөө ажиллаж ингээд гэх юм бол тэгээд тэгж яваад ингээд өөрөө ингээд ажиллаад хар бустай ч юм уу эсвэл ингээд 8 хүнзээг өөрөө бүх хүнзээг ингээд сурч чадж байгаа хөлт бол тухайн бие даагаас сурцсан бие дааж өөрийгөө ингээд аливаа зүйлийг хөгжүүлээ сурцсан тийм төвшөнд хүчдэг байх чинь тийм их мэдчлэн иймэрхүү сурах зүйлсүүд зөндөл байгаа л та. Ханамж мөн л бас урагшаа алхаж шүлж байна. Алхалт нь бол тийм өндөр өшгөлж байгаа ч гэсэн ерөөсө хуруугаар татахгүй одоо маш хурдан өшгөлөд буулгах чадсан тийм ээ. Тэгэхээр яг барьж өшгөлөд хуруугаар татаад өшгөлөл илүү гоё харагдана. Тэгээ бас өндөр оноо аавна. Тань тамирч маань дасгалаа амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ ангилалд маань 18 тамирч нэгтдээ оролцож байсан тийм ээ. Тэгэхээр одоо энэ 18 тамирч маань бүгдээрээ хийж дуусны дараа одоо оноонууд маань гараад 8 тамирч нь шгшээ шатанд оролцоод 10 тамирч маань хасагдах нь тийм ээ. Дараагийн тамирч маань хаан оргил соёл клубын тамирч бас амгалан төгс. 14 насны ангилалд олон хүүхэд оролцож шүү дээ. Амуулийн зогсолтыг маш жижиг гэж нэмээд нэг хөлний зайтай дулаа нэг атган зайтай байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр ямар ч юм зайгүй шууд л ингээд хоёр хөл нь залгаатай харагдаад байна. За бас муу адилхан төшүүлж байна. Ер нь бол энэ нийтлэгээр алхах тийм ээ. Тэгэхээр бас бүгдээрээ хамтдаа засах боломж тийм ээ. Тэгэхээр одоо пүнзэг одоо нэг клубын хүүхэд 10 удаа хийвэл би өөрөө 11 удаа тэр хүнээс илүү хийж илүү сурна тийм ээ. А тэгээ хийхдээ зүгээр л хийгээд байх биш яг зөв хийж тухайн юм аа өөр юм болгож хийх гэсэн зөвөр ойлгож хийх юм бол бид нь илүү сон тэгээ тухайн хаанч та тэмцээн дээр чи ингэж хийхэд за ингээд камера өмнө гараа хийчих ямар саналгүй өөрийгөө одоо болгоод авсан болохоор одоо өөрийгөө захираас орчихно гэсэн үг тийм ээ. Мэдж байгаа учраас өөрийн болгоод авсан учраас тухайн үнцэг ихтэй маш гоё дэвтэлтэй гарч ирж байгаа. Тэр тэлж байгаа дүртүүд маань за энэ одоо ингээд шүүж байгаа хүмүүст маш ирэмгий байдлаар илэрхийлж гарч ирэх юм. Үнцэг маань маш гоё болж байна тийм ээ. Чанус клубын тамирчин Ариун Эрдэнэт гарч ирсэн байна.
Хүмзэг яг ихлэ хийгээд жоохон ойлгоогүй ч юм уу тийм үед бол залхуутай юм шиг нэг юмаа ингээл байг хийгээл нэг тал руугаа хийсэн маа нөгөө тал руугаа ахаал давтаал хийгээд байна гэд ч юм уу тий залхуурах ч юм уу тийм байж магадгүй энийг яг ойлгоод зөв хийгээд тах тусам илүү их туртаа алдаг тий тэгэхээр бас яг хүмзээнийхаа яг юу хийж байгаа яаж байгаа гэдгээ бүгднээ сайн ойлгох тэгээ энэ хамгаалт маань яг ийм хамгаалтыг энэ зохиолт маань ингэж зогч энэ болгоныг ойлгоод энийг өөрөө чин сэтгэлээсээ хийгээд ирэх юм бол маш гоё. Одоо өөрөө дуртай болдог. Тийм ээ. Зөв. Маш гоё ирсэн. Одоо тэгвэл зарим тамирчид маань зайхан аргагүй дөрн шин суралцж байгаа. Тийм шин суралцж байгаа хүмүүс маань ерөөхдөө бол бас таквоногийн талаар төдийлөн их мэдээлэлгүй байгаа. Одоо төдийлөн яг юу хийж байгаа, юу яаж байгаагаа бүгдийг сайн ойлгоогүй байгаа учраас одоо ерөөхдөө бол цээжлэх нь чухал байгаа тийм ээ. За ингэ нас ахаад бүсний одоо чинь 12 сарын бүснийхаа зэргийг ахих тусмаа тэрийг ойлгодог болдог, тэрийг одоо мэдэрч хийдэг болдог, гар хөлөө бүгднийг захираад энд хамгаалах ёстой, энд зохиох ёстой гэдгийг бүгднийг өөрөө яг толгой дотроо бодоод яг бүгдийг мэддэг болсон байдаг тийм ээ. Тэгэхээр энэ тамирчид мад суудахгүй бас хар бүстэй болоод улаан бүстэй болоод ирэхээр яг тэр төвшний бүх мэдээллийг олж авсан байх бах тийм ээ. Дараагийн тамирчин Чанас клубын тамирчин Бүжин лам гарч ирсэн байна. Вперед. Кумне. 준비. 대고 1장 시작. За сайн англи хэл маань ерөнхийдөө залуучуудын англи хэл хүртэл сайн англиар одоо тэмцээн маань зохиогдож байгаа. За залуучууд гэхээр 15-аас 17 насны англи хэл хүртэл сайн англи хэл тамирчид байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ насны дараа хөвгүүдийн англи хэл маань яваад залуучуудын англи хэл маань эхлэх баг тийм ээ. Сайн англи маань 6-аас 7, 8-аас 9, 10-аас 11, 12-аас 14 нас гэсэн англи хэлээр одоогоор явагдсан байна. Одоо энэ дараа маань залуучууд буюу 12-аас 15-аас 17 насны англи хэл маань үлдсэн байна. За ерөнхийдөө тэмцээн маань одоо C англи хэл шар ногоон бүстэй, B англи хэл буюу хөх улаан бүстэй, A англи хэл буюу хар бүстэй гэсэн ийм 3 бүсний англиар явагдаж байгаа. За хар бүстэй англи хэл маань бол мастер англи хэл гэж хүртэл байгаа тийм ээ. 30 нэмэх англи хэл, 40 нэмэх англи хэл гэж одоо бас 2 мастер англи хэлтэй байгаа. За хүнзээний дэлхийн арга манаас 30-аас 35 нас тэгээ 40-өөс 40 нэмэх нас 50 нэмэх 55 нэмэх 60 65 нэмэх гэж хүртэл байдаг байгаа. За дараагийн тамирчин маань Торнадогийн клубын Ариуна гарч ирсэн байна. Вперед, кумне. 준비. 대기 1장 시작. За нэгдүгээр үнцээ хийж гүйцэтгсэн. Гүйцэтгэж юм тийм үү? Энэ Монтон Маки хамгаалтыг маш өндөр хамгаалаад харагдчих. За бас өшгөлж явахдаа гараа нөгөө хамгаалсан зэгтээ өшгөлөөд байна юм. Энэ маань сүдий чижиндээ барьж байгаа. Батгаад барьж өшгөлөх хэрэгтэй байгаа. 대기 2장 시작. Бас гараа сул ингээд татгцсан байгаа нь харагдаад энэ дээр гарныхан дунд ингээд цаад юм харагдчих шээ. Тэгэхээр гараа энэ зүүн гараа ерөөс атахгүй ирээд харагдаад байна. Өшгөлөхдөө бас өлмий дээрээ гарч өшгөлж байна энэ тамирчин маань. Тэгэхээр өсгий дээрээ одоо хүнзээ маань хийдгээ өсгий дээрээ өшгөлөх зогсож өшгөлөх ёстой гэд түрүү ярьсан байна тийм ээ. Тэгэхээр дөрвөн дээрээ тоош явдаг юм алтаанд оролцтой. Энэ болгон маань 0.1 оноо асуулаад алтаа болоод ирж байна. Дараагийн тамирчин Шанхар клубын тамирчин Даштулам гарч ирсэн байна. За мөн ганцаарчилсан хүмзээ эрэгтэй эмэгтэй холимог хосын төрөл, багийн төрөл, чөлөөт хүмзээ гэсэн ийм дөрвөн төрөлтэй байгаа тийм ээ. Тэмцээн маань. Тэгэхээр өнөөдөр бол зөвхөн
одоо C ангиллын ганцаарчилсан шатны урьдчилсан тоглолтууд явагдаж байгаа. Хамгийн шонхор клуб маань Өөр хангай аймгийн 12 хотын клуб байна. 하나, 자, 셋, 그네, 준비. За энэ тамирчин маань 2 дахь хүмзээгээ хийж гүйцэтгэх гэж байна. Даштуулан маань. Ерөнхийдөө эхний 1-р хүмзээ, 2-р хүмзээ бол маш төстэй байгаа тийм ээ. Гэтэ өшгөлснийхаа дараа нь том сууж толгой руу зогсож байгаа. Энэ төргээд жижиг деталууд маань ингээд өөрчлөгдсөн байгаа. 1-р хүмзээс 2-р хүмзээ 3-р хүмзээ одоо финалийн шатны хүмзэн дээр бол илүү одоо өөр суулт, өөр хамгаалт юм уу нэмэгдээд ингээд одоо хүмзээ маань дээшлэх тусмаа илүү хүндрээд ирдэг байгаа. За энэ тамирчдын маань 18 тамирчнаас 8 тамирчид маань хамгийн өндөр оноо авсан 8 тамирчид маань одоо шгшээ шатанд шалгарч байна. За эртүжүүдийн 12-оос 14 насны 5 тамирчин оролцож байна. Асма дахиад нэмэгдчихсэн тийм үү? Таны яг эртүжүүд одоо ангиллын настай адилхан 12-оос 14 насны хөвгүүдийн англи эхэлж байна. 차렷 굽네. 준비. Хамгийн ихний тамирчин торнадо клубын тамирчин цэрэнд орж гарч ирсэн байна. За мөн адил 1-2 дахь хүмзээг хийж гүйцэтгэв. Энэ тамирчин манаас абгүй би суулт маань хоорондын зэн маш том харагдаж байна. За тэгээ яг ингээд суухдаа бие яг урагшаа харуулаад суух хэрэгтэй байгаа. Тэр яг хүмзээгээ хийж явахдаа өчтэй хийх гэж мөнийг юм руугаа ингээд төвлөрчхөр зарим зүйлүүд манаас ингээд алдагдах магадлалтай байдаг. Тийм учраас яг бүх зүйлээ яг тааруулаад тэнцүү яг адилхан хийх хэрэгтэй байдаг байгаа. Одоо хүлэн зөв өшгөлөө зөв зогсолттой байсан ч гарны хамгаалт юм уу зохиолт нь буруу ах юм бол мөн л алдаа болчихно. Тийм учраас хоёулангийн зөв бүх зүйлээ яг өөрөө удирдах, бүх зүйлээ зөв хийж өндөр оноо авна. Тэгээ тамирчид маань бас одоо тэмцээний дэлхийн аваргын одоо бичлэгүүдийг үзэх, тий гадаадын тамирчид, Монголын хар бүстэй тамирчид те энэ сайн хийж байгаа тамирчдынхаа бүх бичлэгүүдийг үзээд бас туршлага судалж өөрсдийнхөө алдаануудыг харьцуулж харах хэрэгтэй. Дараагийн тамирчин Дайчид Стар клубын тамирчин Дөлгөн. Дайчид Стар клуб маань мөн шинээр байгуулагдаад бас удаагүй дөнгөж 2 дахь тэмцээнд оролцож байгаа юм клуб байна. 준비. 대기 1장 시작. Хамун адил 1-2 дахь хүмзэг хийж гүйцэтгэв. За Монтон Маки буюу гизний хамгаалтыг маш өндөр одоо хийж гүйцэтгэж, дунд хамгаалтыг ерөнхийдөө арай Маки буюу доод хамгаалт, дунд хамгаалт, толгой буюу нүүрний хамгаалт гэд ийм 3 хамгаалт бол одоо ихвчлэн 1-р хүмзэн дээр гарч байгаа. Хамун чирээгээ буюу цохилт тийм ээ. 2 дахь хүмзэн дээр бол ольгуул чирээгээд толгойн цохилт бас нэмэгдэж орж иж байгаа. Толгойнхоо цохилтыг одоо яг хамрынхаа эндээр одоо яг цэг дээр тааруулж цохих хэрэгтэй байгаа. Хамрын доор. За тэгээ энэс дээшээ юм уу доошоо зохвол бас алдаа болоод ирж байгаа. Ерөнхийдөө бол өндөр чүнхээс нь намхан чүнхээс яг өөрийнхөө одоо тэр бүх төвшнийг тааруулж хийх хэрэгтэй байгаа. За дараагийн тамирчин Кёнхи клубын тамирчин бэлгүүн гарч ирсэн байна. Энэ насанд маань 5 тамирчин өрсөлдөж байна. За охтуудын ангилал маань 18 тамирчин байсан тийм ээ маш олон. Тэр хөвгүүдийн ангилал маань арай цөөхөн тамирчтай байна.
Таны хүмүүс маань мөн л энэ дунд хамгаалтыг дунд хамгаалт маань бол ерөнхийдөө бол одоо мөрнөөс дээшээ гарах ёсгүй байдаг байгаа. Тэгэхээр мөрнөөс дээшээ хийж гинэ гэдэг маань энэ бол бас алдаа болоод оноо насагдж гинэ гэсэн үг. За тэгээд энэ бас хүмзэний зарим хэсгийнхаа одоо их хвчлэн ер нь бол 1-2 доо хүмзэнд орол төгсгөл дээр яг орилж одоо дуусгаж чинь те. Тэгээд одоо энэ дээр одоо кап буюу орилтыг хийхгүй ч юм уу байх юм бол бас том алдаа болоод 0.3 оноо асуулах ч юм уу тийм одоо алдаа байгаа. Тийм учраас бас орилж байгаа нь одоо таквондогийн спорт бол ерөнхийдөө тулаан дээр ч тийм дандаа өшгөлтөө бол орилж идэг бэлтгэл дээр ч гэсэн одоо орилж өөртөө одоо урам өгөх, өөртөө хүч орох, тэгээ амьсгалаа гаргах ийм одоо давуу талууд байдаг учраас бас одоо хүмзэн дээр ч гэсэн тэр орилт бол орж ирдэг байгаа. За энэ ч маань эхний хүмзэг амжилттай хийж гүйцэтгэлээ. Аавчлаа хоёр дахь хүмзээсэн байна. За дараагийн тамирчин Кёнхи клубын тамирчин мөнгөлөг дөлгөө гарч ирсэн байна. За бас мөн хувцсны талаар одоо ярьж танилцуулъя гэж бодлоо. Саяны яг өмнөх тамирчин маань бол цагаан өмдтэй ингэрэн битээсэн бол энэ тамирчны маань хувцс одоо өмдөн цэнхэр өнгөтэй ингэрэн ийм задгай харагдаж байна. Тэгэхээр энэ бол яг хүмзэний үндсэн хувцс байгаа. А цагаан хувцс бол тулаанд ч өмсөж болдог, хүмзэнд ч өмсөж болдог, хоёуланд нь өмсөж болдог ийм хувцс байгаа шүү. Тэгэхээр энэ хоёр хувцс л одоо хоёулангийн өмсөж болно. Одоо энэ хувцснаас бол хувцс л шүүлтэнд ямар ч хамаагүй байгаа. Тэгээ бас орчин хамаагүй байгаа тийм ээ. Гэртээ байж болно, зааландаа байж болно, гадаач бичлэгээ хийж болно. Хамгийн гол нь тамирчид маань яг бүтэн харагдаж л ах хэрэгтэй гэсэн тийм бичлэгийн тамирчид бүтэн харагдаж ах стандартыг л тавьж ирсэн байгаа тийм ээ. Тэгээд орчин болон өмсөж байгаа таквондогийн өмсгөл бүстэй байх юм бол за ямар ч маркийн төрлийн таквондогийн өмсгөл байж болно гэсэн чинь. Таны тамирчид маань энэ өвдөг байнг ингээ нугарцсан яваад байна тийм ээ. Тэгэхээр энэ тамирчид дараагийн удаад бас тэрэн дээр илүү анхаарч хэрэгтэй юм болов зогсолтууд дээр өвдөг нугар. Эсвэл бас өмднөөсөө шалтгаалаад жоохон нугарцсан юм шиг харагдаад иж магадгүй тийм ээ. Тэгэхээр бас дараагийн удаа тэрэн дээр анхаарах хэрэгтэй юм болов. За дараагийн тамирчин Олимпик клубын тамирчин Цолмон болоор гарч ирсэн байна. Маш жижигэн гიშгээд бүсгээд нэрээд байна тийм ээ. Уул нь бол гар болоо гоё юм тийм үү? Хүчтэй байна. Хийж байгаа харагдаж байна. Тэгэхээр яг ингээл гар нь сайн гэдэг ч хөлөнд ороо ингээд алдаад байх юм адилхан алдаанд яваад байна тий. Хүүхдүүдийн бас зарим хүүхдүүдийн харц маань бас жоохон ингээд доошоо хараад байна тий. Хүмзэн дээр бас харц гэдэг бол чухал байдаг тий. Дээшгээ нөө амарлаг мундаг хийгээд байгаа бас доошоо хардвэл бас болохгүй. Хүмүүсийн мөдүүд одоо ингээд энгийн зүгээр хийгээ харж байхад ингээд сорчин 8 дээр ч юм зүгээр энгийн яг зүг зүрэг харддаг юм шиг хөтлөө. За хар бүсний дангийн бүнцэрүүд рүү ороод тэгэхээр ингээд харцсан шилжүүлдүүд бүр амар харддаг болчих тийм. Күмган хүмзэн дээр ялангуяа. Тэбэг хүмзэн дээр толгоогоо ингээд эргүүлдэг тийм. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол харц чухал өшгөлж байхдаа бол дээшээ доошоо жишээг урагшаа харах хэрэгтэй гэдэг бол хүмзээ хийж байгаа бол яг тэр одоо гар хөлнийхөө харж байгаа тэр зүг рүү чихтэй харах хэрэгтэй байгаа. За энэ 5 тамирчид маань оноо гарсан байна. Энэ 5 тамирчид тавуулаа шигшээ шатны шалгах нэ гэсэн. За энэ 5-аас минь саясан шигшээ шатны бодлоо. Дараач нь англи 15-аас 17 насны охтууд байна. 12 тамирчидтай юм байна. Энэс үсмэд 8 8 тамирчин шигшээ шатны шалгах нь. За хэн тамирчин Даж Стар клубын тамирчин Бямб цэцэг хүмзээ их бэлэн болсон байна. 15-аас 17 нас нэгнээс дэшилсэн байна. За мөн адил нохомст. Сайн англи хамгийн том нас ахаа 15-аас 17 нас. Тийм. Кэриад кэнэ Насны дөрвөгчд буюу 18-аас 20 нас тэгээд дээшлээд 18-аас 20 нас 29 нас бол бие ангилал гэдэг улаан бүс хөх бүсний ангиллаар одоо хамгийн доод ангил нь бие ангилал байгаа. 15-аас 17 залуучуудын ангилалд маань бол одоо
C англи гэж байгаа. Хань амч маань тийм том алдаанууд гүйтсэн бас жижиг алдаануудыг гаргаж байна тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө том алдаа гаргахгүй жижиг алдаагаа бага гаргаж ижил бас өндөр оноо шигшээ шатандын тамирчид маань шалгарах нь байна тийм ээ. Тийм одоо тамирчид маань ингээл хүмзээ хийж явах үедээ ингээл өөртөө гаргаж байгаа оноонуудаа ингээ баг багаар сайн суралцах алдаа засаал. Энэ бол хитрхи дэшээ зогч юм тийм ээ. Толгооны цохилтыг Тухныхаа бараг хаалта. Тэгэхээр яг энэ хамар урууларын голд яг минчүү гэж яддаг тийм. Яг тэнд зохих ёстой. Өнөөхдөө бол яг хамарны харалдаал байх ёстой гэж бараг цээжилчих ёстой байгаа байхгүй толгооны цохилтыг. Та ерөнхийдөө сурагчийн 8 хүмзэнд бол яг ингээд толгоороо зогтдог одоо хэсэг бол зөвхөн 2 дугаар хүмзэн дээр гарч байгаа тийм ээ. Яг нудрагаараа толгоороо зогтдог хэсэг. За, Мишель дэж даргалаа байна мэрч. Бүнзэг ихтэл юм бас байна, тийм үү? Тэмүү адил ноон бүстэй. 경례. Нэг клубын 2 тамирчин байна, тийм ээ? 태권도 준비. 대국 1장 시작. За, үл ялэг доор одоо аим ханаас доор зохиод байгаа харагдаж байна. Тэгэхээр яг одоо зохилтоо давтж байхдаа яг энэ зохих ёстойг нэг цэг дээр 2 гараараа хоёуланг зохиод тэгж сурах хэрэгтэй тийм ээ. Өдөр зохиол, доор зохиол, баруун нараа жоохон дээр, зүүн нэрээ жоохон доор ч юм уу зохио яваад тах юм бол энэ бол маань алдаа болоод байна гэсэн. Алдаа засрахгүй дандаа алдаагаараа явсаар л юм шиг. Одоо зогч байгаа цохилтоо хүртлэг аим ханыхаа харалтаа биеийнхаа яг гол төвд зохино нь шүү дээ. Амун суулт маань за бас өшгөлтөө жоохон алхаад шүлүүд тийм ээ. Тэгэхээр энэ тамирчин манаас дараагийн удаа өшгөлтөө байрнаас шууд өшгөлөх хэрэгтэй ахна. Түрүүний бас 12-аас 14 насны охтуудын ангил дээр бас яг ийм алдаанууд гарч ирсэн тийм. Тий. За дайчин клубын тамирчин цогцлмаа гарчсан байна. За дайчин клуб маань бас Өвн Говь аймгийн клуб байгаа. Бас шинээр одоо шинээр нэгдээд одоо бас 2 дахь тэмцээндээ байна уу? Тий, оролцож байгаа. Тий. Шинэ клубүүдийн нэг байна. Цар тахалтаагаар бараг зэрэг алга. Тий, цар тахалтаа бараг зэрэг үйл ажиллагаа эхэлсэн баг. Таны ямарч манаас хөлн нас заримдаа их жижигэн зогсолтуудыг буруу хийгээд байна тийм ээ жижиг зогсоо. Хамаа авчаагийн өшгөлтийг савж гаргаад өвдгөө нуглаад гаргаад яг өшгөлөөд өвдгөө нугалж буулгаж яг авчаагийн өшгөлтийн зөв техник болно. За тэгэхгүй яг хөлөө савж гаргаад нугалахгүй буулгах ч юм уу те. Ингээд тэрээрээ л бас халтаа болоод тий. Тэгэхээр энэ тамирчин манаас дараагийн удаас тэрийг анхаарах хэрэгтэй. Та 2 дугаар бүмзэгээ та хийж гүйцэтгэн. Ерөнхийдөө бүмзээ маань бас зүүн тал руугаа дандаа эхэлж байгаа тийм ээ. Хамгаалтууд маань зүүн талаараа эхэлж байгаа. Өшгөлтүүд маань баруун талаараа эхэлж байгаа нь бас харагдаж байгаа хаа. За тэгээд зүүн тал руугаа хийсэн бол баруун тал руугаа яг адилхан давтаж хийж байгаа. За тэгээд урагшаа хийсэн одоо хойшоогоо явахдаа бас арай өөрчлөгдөд. Гэхдээ яг одоо алхалт зогсолтууд нь бүгд яг нэг хэмжээнийхэн бол яг байрандаа дуустдаг. Тийм онцлогтойгаа бүмзээ маань. Тулаанд бол ерөөсөө одоо эсрэг таримжчинтайгаа тулалдаад оноо аваад одоо хин илүү оноотой нь ялдаг бол бүмзээ маань 100% өөрөөс бүх зүйл шалтгаална. Тэ? Тулаан дээр бол одоо өөрөөсөө жоохон муу хөвтөөс таарах юм болов сайн хөвтөөс таарах юм уу хожих болов хожигдох хожиг нөгөө үнтэйг одоо харилцсан одоо тулалдж байгаа. Бүмзээ бол 100% өөрөөсөө шалтгаалдаг байгаа. Дараагийн тамирчин Эдэр клубын тамирчин Нандан Эрдэнэ гарч ирсэн байна.
Магадгүй одоо улсын авгын тэмцээний үзээд би энэ тэмцээнд орж чадсангүй гэд бэлтгэлээ хийж байгаа дараа одоо энэ тэмцээнд орж ирж байгаа тамирчид маш олон байгаа тийм ээ. За тамирчин маань 1-р бөмбөгийн амжилттай хийж гүйцэтгээд одоо 2-р бөмбөгийг хийж гүйцэтгэж байна. За мөн л чагийн өсгөлтийг тийм ээ өвдгөө ногохгүй өсгөргөөд өсгөг өргөөд жижиг алдаануудыг гараад тийм. Жага шар устай тамирчин гэхэд бол иймэрхүү алдаануудыг илээд үлдээл засчих واخ тийм. Засаа дараагийн тэмцээндээ илүү одоо сайн өсгөлдөг болоод сайн бөмбөг ээдэг болоод ороод ирэх байх. За дараагийн тэмцээн Олимпикийн тэмцээн номуудаар чи номуудаар 15-аас 17 насны сын ангилал. За 15-аас 17 насны сын ангилал. 15-аас 17 насны сын ангиллын охид болон хөвгүүдийн ангиллын финалийн шатнал 3-4 бөмбөг хийж гүйцэтгэн. За ингээд насан томрох тусмаа бас хийх бөмбөгнүүд нь өөрчлөгдөөд хүндрээд ирж аваад харагдаж байгаа. Одоо энэ тамирчдаас маань хамгийн өндөр одоо наавс ихний 8 тамирчин маань шалгараад шигшээ шатанда дараагийн бөмбөгнүүдээ хийж гүйцэтгэнэ гэсэн үг. За ерөнхийдөө бөмбөгний өшгөлтүүд маань юм удаан биш тийм ээ, хурдан хүчтэй хэрнээ яг өшгөлөөд одоо 1 секунд ч юм уу барих тэрийг харуулах хэрэгтэй байдаг. А тулаан дээр бол хурдан өшөглөөд хурдан буцааж аваад оноо авах хэрэгтэй байдаг байгаа. Тэгэхээр энэ хоёр маань бүр хоёр шал өөр одоо техник хэрэгтэй тий. Авчаагийн талижгийн дээр одоо хурдан өшгөлөх тулаан дээр бол бөмбөгийн дээр маань хурдан хүчтэй ч гэсэн яг зоож барьж өгөх хэрэгтэй байдаг байгаа. Та тамирчин маань амжилттай бөмбөгийг хийж дуусгалаа. За дараагийн тамирчин Олимп клубын их нэмэ гарч ирсэн байна. 15-аас 17 насны ангилалд орсон. Тамирчин бас жижиг алхаад шүү тий. Апсогийн буюу зогсолт маань тий нэг хөлийн зайтай, дундаа нэг атгын зайтай байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр яг тэрийг хүүхдүүд маань сайн цээжлээд гэртээ чамаагүй давтаж олно тий алхах. Тийм цээжлэх гэсэн зүйл нь өөрсдийнхөө биед ингэ суулгаж өгөх хэрэгтэй. Биедээ суулгаад өгчих юм бол нүдэн жаага ихтэй ч гэсэн тухайн үед ингэ. Тий. Маш ялан давтчихсан дараа нүдэн давтах ч юм уу тий. Тэгээ яг тэрийг зөв хийж гэнэ гэдгээ багшаараа бас шалгуулах хэрэгтэй тий. Тэгээ клуб дээрээ ч юм уу бэлтгэл дээрээ одоо ингээл бүгдээрээ хамт бөмбөж яхад бол одоо багш нар бол ингээд бүгднгийнх нь нийтлэг алдаагч юм уу тэгээ энэ болгоныг хилээд ингээд засаж өгж байгаа. Тэрэн дээр бас давхар өөрийнхөө яг алдааг хянуулаад алдаа юу гаргаж тэрийгээ бас хянуулж харуулж одоо шалгуулах хэрэгтэй тэгжээж илүү их хөгжин. Тэгээд тэр шалгуулсан зүйл зүгөө өөртөө арилгах хэрэгтэй л дээ. Өөрийнхөө алдааг олж харчаад өөрийнхөө алдааг засахгүй уудах юм бол тамирчин хөгжихгүй байрандаа байгаад байна гэсэн. Өөрийнхөө тухайн алдаагаас засчих юм бол тэр хүнээс хоцорж ийнө гэсэн. За дараагийн тамирчин Олимп клубын тамирчин им номер 9-д орж ирсэн байна. Тэр тамирчид өөрсдөө жижиг одоо тухайн тэмцээний бичлэгээ үзэж явахдаа ч юм уу за би ийм дээр нь алдсан юм байна гэж бодох юм бол дараагийн тэмцээнд дээр л тэр алдаагаа гаргахгүй хатал юм тамирчин маань бас өөртөө маш том хөгжлийг олж байгаа. Медаль авсан тамирчдаасаа юугаараа дутуу байна. Миний юу илүү алдаатай байна гэдгийг одоо хянаж үзэх хэрэгтэй тийм ээ. За энэ тамирчин маань бас мөн л маш жижиг алхаад байна тийм ээ. Апсогийн буюу зогсолт толгой маань одоо нэг стандарттай нэг адил хэмжээтэй явах хэрэгтэй.
энэ тамирч маань бол маш ойрхон одоо хөлөө тавиад шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ алга маань бас алдаа болоод ирж байна. Тэгэхээр авахноо маань улам багасаад байна л гэсэн үг. Өмнө нас битээр нөө улсын аврал шалгаруулалт захирам тэмцээний одоо тэмцээн дээр бас өмнөөс Сийн ангиллийнхны нийтлэг алдаануудыг бас маш олоодаа хэлжсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ тэмцээн дээр бас мөн тэр одоо алдаанууд маань бас харагдчихээн. Тэгээ ер нь бол давтагдж байгаа зүйлүүд ер нь их байгаа. Одоо жишээ нийтээрээ тэр жоохон хөлний суултууд зарим хэсэг нь том, зарим хэсэг нь жижиг гин. За тэгэнгүүтээ өшгөлөх үедээ урагшаага алхаж өшгөлөх ч юм уу тий. За тэгээс өөртөө идэхгүй байгаа байдлаа ч юм уу тиймэрхүү байдлууд нь төвсг ажиглагдаад байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ тамирчдад маань тэр алдаануудыг гарахгүй хийж гүйцэтгэж бусдаасаа илүү гарах нь дээ. За дараагийн клубын намжир River клубын намжин Б инх ундрал гарч ирсэн байна. Маш сайн өөрөөс нүдээр үзэж нүдлэх хэрэгтэй л дээ. Тэ хүүхдүүд бүмзээ хийж байгаа сурж байгаа хүүхдүүд ялангуяа наасаа яг зөв сурч юм бол цааш тамаа. Өөр цаашаа нэмэлтээр юм сурсан ч гэсэн тэгээд бүмзээ зөвхөн цааш нэг өснө фристайл гэж хөлөг бүмзээ гэж өгдөг шүү дээ. Тийм зүйл гарахтаа бол өөртөө ингэж зохиох тэ аяа дэглэх, өлгөнөө дэглэх. Тийм. Тэгээд бүмзээнүүдийн хөдөлгөөнийг ийм үед ингэдэг гэдгийг ойлгоод мэдсэн бол тэрийг бас зохиоход илүү хямар хэлбэр болж ирнэ тий. Таны хөндрөл маань хоёр бүмзэгээ амжилттай хийж дуусглаа. За дараагийн нэг орчим хан оргил соёлзгүй би намын эрдэнэ гарч ирсэн байна. За энэ хааргал соёлз клубийнхан бас нийтлэг авч урагшаа халтаануудыг гаргаад байгаа тийм. Ганц нэг тамирчид бас гайгүйсэн. Тийм, ер нь бол ганц нэг байсан. За тухайн тамирчин маань бас за бас тамирчид маань бас хитрхи яарч игээд гүйцэтгэлгүй хийгээд байгаа харагдаж байна. Ер нь ихэнх зарим тамирчид. Яг та анхны тэмцээн болохоор жоохон доглоод сандраад л асуудлууд бол гарч ирж байгаа тийм ээ. За шилтэндэг нэг бол дэшээ хөл бол гоё өндөрт гарч байгаа. Гэтэ нэг хөлний нэг бас эдэлийг татгах. Тийм хөлөө хуруугаа татах. Бодимажисны заавал хуруугаа татаж ишгэлдэг байгаа шүү дээ бүмзэн дээр маань. Тэгэхээр энэ болгоныг анхнаас нь яг зөв сураад зөв одоо сурчих юм бол амар. Яг багшийнхаа зааж хахад анхааралтай тий. За энийг ингэж хийх ёстой. Энийг ингэх ёстой юм байна гэдэг яг бүгднийг зөв сурчих юм бол одоо буруу сурцсан юм чинь засгаж явах хэцүү шүү дээ тий. Одоо нэг дадал болсон юм чинь засгаад хэцүү. Тэгэхгүй яг анхнаас нь зөв хийгээд сурчих юм бол дараа нь засахгүй амар тий. Тэгэхээр яг тэр зааж авах үед нь ч юм уу тий маш анхааралтай сурах хэрэгтэй байна. Уршаа халахсангүй байрны туслах. Тийм байна. За дараагийн муу адил хан өргөл соёлзгүй бид өчөө оюун эрдэнэ гарчсан байна. 대구 세장 시작. За саяны одоо альгуул макки буюу нүүрний хамгаалтыг бас хитрхи ингээд давуулаад хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хамгаалтыг бас яагаад хийж байгаа, ямар хамгаалж байгаа гэдгийг бас ойлгоогүй хийж магадгүй тийм ээ. Яг ингээд духныхаа урд ингээд нэг атгын зайтай байх хэвээр гар нь хүчтэй чанга гож дээрээс ирсэн цохилтыг хамгаална. Тэр болгоныг яг ойлгоод хийх юм бол илүү одоо хүч гарна, илүү одоо амар болно. Чэйжлэн гэхээсээ илүү тийм ээ. Чэйжилсэн байх хэрэгтэй. Тэрэн дээр өөрөө зөв ойлгосон байх хэрэгтэй гэж штэ. Ерөнхийдөө бол одоо шар бус авах, ногоон бус авах шалгалтын дээр бол одоо үндсэн ихний дөрвөн өшгөлт те. Үндсэн ихний өшгөлтүүд мөн гарын хамгаалтууд маань
орж ирдэг байгаа. Мөн бие бэлтрийн хөгжлийг харуулдаг байгаа. За дараагийн тамирчин конхи клубын тамирчин Чэ их заяа гарч ирсэн байна. За энэ тамирчин маань бас хүчтэй хийж байгаас хитрхи нөгөө удаан зогсоод байна тийм ээ. Бүх юм дээрээ нэг гэд бүх хөдөлгөөнүүд байхтай хитрхи сууруулж ажилладаг. Тэгэхээр яг нөгөө хүмзээ ч өөрөө тасралтгүй хийж дууцгах хэрэгтэй. Адил бүгднгийн яг ингээд өөр ингээд төгжээд удаан байлгаад байж бас болохгүй. Тэгтээ бол маш их хүчтэй хийж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ тамирчин маань дараагийн удаадаа энэ дээрээ одоо нөгөө зогсолтгүй байдал гэдгийг бас оруулаад өгвөл илүү гоё хийхээр харагдаж байна. Хитрхи удаан зогсоод энэ нэг хөдөлгөөнээ гэдэг яг нэг гэд. Тэгээ бас өлгөл макийн хамгаалт тэгээд бие хитрхи ажил руугаа эргүүлээд байна. За иймэрхүү хөдөлгөөнүүдийг засчих юм бол бас маш гоё хийх боломжтой харагдаж байна. Чанс клубын тамирчин. Энэ тамирчны бас эрэмгий байдал одоо ийм хурц шийдэмгий байгаануудыг хараад бусад тамирчид маань бас өөр дээрээ бас нэмж өгөх хэрэгтэй тий. За дараагийн тамирчин маань Чонс клубын тамирчин Цэ дөлгөөн гарч ирсэн байна. 준비. 대고 1장 시작. За бүмзэг хийж байна. Тэквондогийн спорт маань дан тулаан байдгүй бас үүгээр ингээд эцэгчүүд одоо тамирчид маань бас харж авч байгаа ах тийм ээ. Тулаан байна. Хажуугаар нь бүмзээ буюу тоод тасгал байна. Хаман тэквондо аэробик, багийн тулаан, үзүүлэх тоглолт гэд маш олон баялаг тэг янз бүрийн одоо хүүхдүүдийг хөгжүүлэх бүх боломж бололцоо байдаг байгаа. Тэгэхээр мөн бас тулалдах одоо сонирхолгүй одоо бас зарим нэг эрүүл мэндийн шалтгаанаар тулалдахгүй байж болно тийм ээ. Тийм чинь бас бүмзээгээр хичээж болно. Тэквондо аэробик за тэгээд үзүүлэх тоглолт гэд бүх зүйлүүд дээр тухайн өөрийнхөө сонирхож байгаа төрлийн зүйлсийг хүмүүс сонирхоо хичээллэх боломжтой. Хайн тамирчин маань сая хамгаалт хийж явах нөгөө гар маань сая ингээд татагдахгүй одоо хийж штэ тий. Тэгэхээр одоо бас нөгөө гараа бас сайн татаад хийх нь чухал байна. Хоёр дахь хүнзэгээ амжилттай хийж гүйцэтгэлээ. За ингээд 12 тамирчнаас одоо хамгийн бага оноо авсан 4 тамирчин маань хасагдаад 8 тамирчин маань шигшээ шатан шалгарч байна. За 15-17 насны хөвгүүдийн ангилалд нэг 4 тамирчин өрсөлдөж байна. За хамгийн ихний тамирчин Говь Алтай аймгийн тамирчин Хэ өсөх 2 гарч ирсэн байна. Сайн тамирчин мөн 1-2 дугаар бүмзэг хийж гүйцэтгэн. За ер нь бас хүмүүс харж байгаа ах те бүгдээрээ адилхан бүмзээ хийж байна. Тас нь өөрчлөгдсөн ч гэсэн гэж бодож ш магадгүй. Яа тэгэхээр энэ тамирчдын маань анхлан суралцагч гэдэг утгаараа бүгд адилхан хийж байгаа. Тэгтээ 6-аас 7, 8-аас хамгийн бяцхан тамирчид маань бол нэг бүмзээ хийж гүйцэтгэж байгаа. 10-аас 11 гээд дээшлээд ирэхээр нас маань дээшлээд ирэхээр 1-2 дугаар бүмзэйг хийж гүйцэтгэж байгаа шүү. За одоо финалийн шатан дээр бүр өөр болоод ирж штэ тий. Бага насны тамирчид маань дан одоо энэ 2 дугаар бүмзэйг хийх бол өсвөр насны том тамирчид маань бол 3-4-ийг за 10-аас 11-ийнхэн маань бол 3-ыг гэд өөрчлөгдөд явж байгаа шүү. Тамирчин маань бас өшгөлтөө доод өвдгөө нуулаад өсгийн өргөж байгаа харагдаж байна.
За мөн жоохон гар маань хүчгүй хийгээд байна. Хамгаалтуудыг ингээд зөөлгөн хүчгүй их юм бол нүү цохилт ирж байгаа, өшгөлт ирж байгаа хамгаалж чадахгүй гар нь бараг өвдөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг яг ойлгоод гараа хүчтэй хийж хамгаалт маань яг бүрэн төгс хүнзээгээр хийж байгаа хүмүүс манаас тийм бие ерөнхий хөгжил бас чанга хэрэгтэй. Тийм бие ерөнхий хөгжил сайн байж бүнзээг сайн тийм ээ. Бүнзээ хөл гараа тэгж өндөр тогтоож байрна. За гараа түүчин. За зүгээр энгийн үе товтлооны хамгаалт хийлээ гэхэд тухайн одоо зөвлөд дээр зөвлөд маш тийм булчинлаг чанга байж одоо аюулгүй хамгаалсан ч юм уу. Ерөнхийдөө бол ганц дам хүмзээ гэлтгүү тулаан дээр гэсэн тийм тулааны 3 дугаар үе дээр ядрахгүй байхад бол яг бие ерөнхий хөгжил бэлтгэжилт сайн байх хэрэгтэй. Түүнтэй адилхан хүмзээ маань ч гэсэн бэлтгэжилт сайн байж хүчтэй хурдтай бүх зүйлээ сайн хийнэ гэсэн. За дараагийн тамирчин дайж цэцэрэг бол бин тамирчин их бэлэгт. Хүнзээ хийж гүйцэтгэж байна. 15-аас 17 насны. За энэ ангилал маань 4 тамирчинтай байсан. 바로 대극장 시작. За бүнзэг бол тухайн тамирч болон техникийн хувьд бол хин зас хөшгөлтийн хувьд тэгэхээр бас жоохон за зохилтыг бас заримдаа жоохон насны хөвгүүд маань бас сонголтыг илүү сайн ихтэй болов тий харагдаж байгаа. Сонголт ер нь бол цад тахлын улмаас бол хүүхдүүдийн маань сонголт жоохон муудсан юм шиг ажиглагдаж байна. Өмнөх одоо тэмцээнүүд маань одоо яг заал тагмаар явж байгаа тэмцээнүүдийг харж байхад бол тамирчид яг ингээ бүнзээг амар одоо хийгээд удцсан одоо хийгээд байга тэмцээнд оролдог байх үедээ бол маш өндөр шүлгүүд бүгд одоо юм жигэд байсан бол одоо ингээ цар тахлын улмаас гэртээ одоо жоохон ингээ удаан байцсан хүүхдүүд маань жоохон сунгалт маань нуудсан мэдээж өндөр болоод бие нь өсөж байгаа учраас сунгалтыг сайн ажиж одоо сунгалтаа авч үлднэ. Одоо өсвөр насндаа сунгалтаа муу хийгээ сунгалтгүй болчих юм бол дараа нь одоо ингээд тэр маань одоо сунахад маш хэцүү болно. Тийм учраас одоо өсвөр насн дээрээ 12-аас 14 дээрээ маш сайн сунгалтаа их өстой багаасаа ер нь сунгалтаа сайн хийж одоо альваа үүдэх бэрхшээлүүдээс одоо бас тийм ер нь бол тийм сонголт сайн идэвхтэй хийснээр идэвхтэй амар тийм хүчтэй сонголт биш юм аа ерөнхийдөө бас идэвхтэй 100% өөрийнх нь одоо хичээл зүтгэж тийм ерөнхийдөө ингээд би зөөлөн сонголт хийж явах үед бол зугаан хүмүүс тустай тухайн хүний хөдөлгөөний идэвхжлэлтийг тухайн сонголтоос нэмэгдүүлж өгч идэвхжлэлтэй гоё. Тийм болохоор сонголт бол ер нь ялтчихгүй. Эрүүл байхад хүртэл сонголт маш хэрэгтэй. Тэгэхээр сонгалтыг одоо илүү түлхүү одоо хөвгүүд маань илүү хийх хэрэгтэй юм бол октод маань бол маш өндөр өшгөлөд одоо сонголттой харагдсан бол хөвгүүдийн ангилал манараа тэгэхээр одоо өшгөлтийн түвшин доор болоод ирж байна тий. Тэгэхээр хөвгүүд маань илүү октодаасаа илүү сонголт хийж өндөр өшгөлдөг болох юм шүү дээ. Тулаан дээр ч гэсэн энэ маань мөн адилхан одоо эсрэг тамирчныхаа толгойд өшгөлж иж өндөр оноо авах хэрэгтэй. Тийм учраас сонголт сайтай ижиж одоо өндөр тамирчинтай таарч сонголт сайтай ижиж толгойроо бүр өндөр өөрөөсөө өндөр өшгөлж иж оноо авах нь шүү дээ. Тэгэхээр бас тамирчид маань сонголтын дасгалыг илүү төлхөө хийгээрээ гэртээ бас хийх боломжтой дасгал байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээ бас бие баг зэрэг халааж агаад сонголтын дасгалаа гэртээ зурагт үзэж байхдаа буудлын суух биштэй газар суугаад сонголтоо хийгээрэй гэж уриалмаар байна. Дараагийн тамирчин Чанус клубын тамирчин хос бэлэг гарч ирсэн байна. За энэ ангиллын маань хөвгүүдийн ангиллал дуусаад өнөөдрийн одоо урьдчилсан ангиллын ганцаарчилсан урьдчилсан шатны тоглолтууд маань өндөрлөнө. За тэрхий ус энэ чанга их гээд гараа тэрхий ус хүчлээд алдаа гараад байгаа шиг тий. Тэгэхээр яг харагдаж байгаа гараа бол яг тэгж харагдаж байна. Тэгэхээр энэ тамирч маань тэрийгэ төдийл өөрөө мдээгүй байж магадгүй. Тийм учраас хэтэрхий хүчтэй их гээд хичээгээд бүр олон алдаа гарах магадaltaй тий. Тэгэхээр бас тэр болгоныгоо тааруулж хийх хэрэгтэй байгаа. Тэрэг өмнө За одоо тамирч маань 2 дугаар бүмзээ буюу дараагийн бүмзээгээ
хийж гүйцэтгэв. 태고 2장. Хоёр хүнзэний нээлбэр оноогоор тамирчдын хийсэн хоёр хүнзэгийн хүнзэний нээлбэр оноогоор нь одоо энэ тухайн ангилд орж байгаа тамирчдыг жагсаалтнууд гарч ирсэн тийм ээ. Тийм. Хамгийн сүүлийн үеийг дуусангууд оноонууд нөө болгогдсон жоод дараалаараа хөрөгдөө гараад ирж байгаа. Тань тамирч манай сая 2 зогч байгаа юм шиг. Бороо ицлээ тийм ээ. Хэтэрхий бас одоо хөдөлгөөнийг илүү өөрийнхөө болгож хийх гэдэг юм шиг харагдаад байна шүү дээ. Хэмжээ маань бол яг стандартаагаа болохоор яг тэрний дагуу хийх хэрэгтэй байгаа. Өөрийнхөө ч гэсэн яг стандартаа барих хэрэгтэй байгаа шүү. За ийхүү өнөөдрийн С ангиллын урьдчилсан шатны ганцаарчилсан тэмцээн маань өндөрлөж байна. За дараагийн шатны одоо B ангиллын урьдчилсан шатны тэмцээнээрээ уулзцгаая. Баяртай.